사랑이 많으신 우리 아버지 하나님 감사합니다. Хайраар дүүрэн хайртай бурхан минь танд талархал өргөе. 저희를 위한 일하심이 저희 모든 생활 가운데 있음을 감사합니다. Бидний төлөөх таны үйлсийг бидний амьдралд үргэлж байдгийн төлөө талархъя. 말씀하실 뿐만 아니라 그 말씀을 생활 가운데 입증하심을 감사합니다. Эзэн минь та биднэрт үгээ хэлээ зогсохгүй таны үгийг бидний амьдрал руу оруулж бас үрчин сургуулж өгч байгааг төлөө танд талархал өргөе. 말씀하신 대로 일하시고 하신 말씀이 하나님의 말씀임을 알게 하시니 감사합니다. Эзэн минь та үгийнхээ дагуу үйлдэж бас үйлдэх үедээ ч гэсэндээ та үйлдэж байгаа гэдгийг биднэрт ойлгуулж өгдөг төлөө талархал өргөе. 깨닫게 하시는 하나님의 음성을 듣기 위해서 마음을 기울이는 저희가 되게 하여 주시고 Эзэн минь танаас ирж байгаа мэдүүлэг, таны хэлж байгаа үг бүрийг бид нэр сонсоод ойлгохын төлөөх сонсогч их анхаарлаа та биднэрт зөвшөөрч өгөөч. 어, 늘 집중하는 가운데서 많은 깨달음을 얻는 저희가 되게 하여 주시옵소서. Бидний үргэлж анхааралтай байснараа танаас өгөгдөж байгаа мессеж бүрийг ойлгож зөвөр ухаарч хүлээж авдаг хүмүүс байлгаж өгөөч. 이 시간도 자세한 설명을 통해서 중요한 말씀의 가르침의 뜻을 깨닫는 이 시간 되게 하여 주시옵소서. Эзэн минь таны өнөөдөр бас өгөх байгаа таны үгийг бид нэр зөвөр ойлгож танаас өгж байгаа тэр ухаарлыг ойлгоход хүлээж авахд тусалж өгөөч. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 지금 우리가 그 열왕기를 공부하고 있는데요. За хэдүүлээ хаадын дээдийг үзэж байгаа тийм ээ. 그러니까 이 땅을 살았던 그 왕들에 대한 기록이라고 우리가 이제 그 생각을 합니다. Хэдүүлээ энийг үзэхдээ юу гэж бодож байгаа вэ? Энэ дэлхий дээр амьдарч исэн хаадуудын одоо түүх гэж бас зарим тохиолдолд ойлгодог тийм. Нэг талаараа бол 근데 шүн жандар. 예, 네. 이 성경이 그들만을 위한, 그들에 대한 기록만이 아니고, 바로 우리와 관계되어 있는 기록이라는 걸 우리가 잊으시면 안 됩니다. Энэ ингээд нөгөө нэг одоо жишээлбэл хаадын талаар түүх яг гарч байгаа нь зөвхөн тэдний талаар Библи ингээд хэлээд байгаа биш. Эднэртэй хамт эднэрийн сургамжаар бас биднэрт ч гэсэндээ бидний төлөө хэлээд байгаа зүйлсүүдийг бид нэр ерөөс мартаж болохгүй. 다윗과 솔로몬 같은 왕이 아닌데 왜 우리에 대한 기록일까요? Одоо жишээлх юм бол хэдүүлээ одоо үзэж байгаа энэ агуулгууд дээр хаадууд гарч иж тээ Давид хаан гарч ийн, Соломон хаан гарч ийн. Гэтэл тэгвэл яагаад биднэрт холбоотой болох юм бол? 어, 그것은 그 이유는 우리 모든 인간들이 왕이 아님에도 불구하고 왕과 같이 살아가고 있기 때문에 그래서 그 말씀이 우리에게 필요한 겁니다. Тэгээ яагаад тэгэхээр тухайн одоо энэ бүх бид нэр одоогийн байдлаар бол энэ дэлхий дээр хаан шиг биш хаан гэсэн тодтолгүй амьдарч штэ. Гэхдээ бид нэр тэднэртэй хаан гэсэн тодтолгүй амьдарч байгаа боловч хаан мэт үүргүүдийг гүйцэтгэж байгаа учраас бид нартэй ажлын бидний талаараас яригдчих гэсэн. 성경 전체에 걸쳐서 하나님을 모든 왕의 왕 또는 왕들의 왕이라고 기록된 그 구절들이 있습니다. Тэгэхээр Библийг харах юм бол Бурхныг бүх хаадуудын хаан, эцдүүдийн эзэн гэсэн ийм одоо бичвэрүүд байдаг тийм. 하나님께서 갖고 계시는 왕이라는 명칭과는 다른 명칭이 인간에게 주어졌는데요. Гэхдээ хэдлээ харах юм бол энэ дээр одоо Бурхныг хэлж байгаа л хаан гэдгээс арай өөр утгатай хаан гэдэг нэршлиг хүн төрлөختөн хэрэгэлж. 어떤 단어는 지배력을 행사하는 그러니까 지배자의 위치에 있는 다른 사람을 다스리는 왕이라는 의미가 있고요.
За зарим хүмүүс болохоор хаан гэдэг утга нь юунд дээр орж иж чинь гэхээр одоо захирах эрх мэдэлтэй. Тэг хүмүүсийг удирддаг тийм хүнийг бол хаан гэж ойлгож байна. 또 어떤 단어는 왕이 아닌데 왕 노릇하는 왕인 채 이렇게 자기 행세를 하는 그런 왕들의 왕이라는 뜻도 그런 예, 뜻도 있는 거예요. Мгм. Тэгэхээр хүмүүс тэр хаадуудын хааныг нь бурхан гэж байна. Бурхан тэрийг хэлж байна гэж ойлгодог. Гэтэл зарим хүмүүс нь болохоор яадаг тэгэхээр биш ээ бурхан энийг хэлж байгаа хаадын хаан гэдэг нь болохоор хаан биш боловч хаадын үүргийг гүйцэтгээд хаадын байр суурин дээр мэд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хүртэл хаан нь бүхэн өөрөө болно гэж хэлж байгаамаа. Мэдээж ингэж үзсэн хаадын хаан гэдэг үгүй. 예, 그런데 우리가 왕의 권력을 갖고 있든 갖고 있지 않든 중요한 것은 하나님이 나의 왕이 되셔야 된다는 겁니다. Гэхдээ бид нар бидний мэдж байгаагаар болохоор яж хэлэхээр бид нар ямар ч байр суурьнд байх нь хамаагүй тэр эрх мэдэлтэй байна уу ямар байна хамаагүй гол нь одоо бидний бурхан бол бидний хаан гэдгийг бид нар хүлээн зөвшөөрдөг. 하나님이 나의 왕이 되신다면 Мгм. 하나님이 나를 통해 통치하시기 때문에 참된 통치권을 행사하는 자가 될 수가 있다는 겁니다. Тэгээ бурхан бол таны хаан. Тэгээд энэ хаан болсон бидний бурхан надаар дамжуулаад танаар дамжуулаад энэ захирах үйлсээ ингээд хэрэгжүүлж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа харах юм бол одоо хаадын хаан болсон бурханы тэг гэдэг нь бидний бурхан гэдэг нь ижилхэн гэсэн үг. 예, 그래서 열왕기의 내용들은 하나님의 통치를 받은 자는 통치를 잘 했고 하나님의 통치를 받지 않은 자는 통치에 실패했다. 그런 내용들입니다. Мгм. За тэгэнгүүт өнөөдрийг хэдүүлээ хаад нугуудыг харах юм бол энэ дэр юу орж ир гэхээр хаадын хаан буюу бүхнийг захирдгаа бурхан байгаа. Гэтэл хүмүүс өөрсдийгөө хаан гэж хүлээж авчаад яж ирнэ гэхээр хаадын хаанаараа захируулж гэнэ үү, захируулахгүй байна уу гэдэг хүмүүсийн үр дүн гарч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хаадын хаанаараа буюу бурхнаараа удирдуулсан одоо хаадууд нь ямар үр дүнтэй байна, удирдуулаагүй хаадууд нь ямар үр дүнтэй байна гэдгийг гэдлээ харьцуулаад харах боломж энэ ном олгож байгаа. 자, 하나님께서 왕이 되신다라는 이 개념, 그러니까 이런 가르침의 뜻은 가나안 땅에 정착한 사사기부터 그 왕의 그 용어가 왕이라는 단어가 그때로부터 기록되기 시작합니다. Тэгээд энэ хаан гэдэг үг тий ялангуяа Бурхны ард түмэн дотор хаан гэдэг үг хаанаас гарч ирж байгаа гэхээр шүүгчд ном одоо хүмүүстэй Канаан нутагт орж ирснээс хойшоо гарч ирж байгаа гэсэн. Шүүгчд нь өөрөөр хэлэх юм бол шүүгчдийн үеэс эхлээд энэ хаан гэдэг нэршил гарч ирсэн. 그리고 그 이전에 그 이전 성경이나 그러니까 사사기 이전에 모든 성경과 그 이후의 모든 성경에도 모두 하나님은 우리의 왕이 되셔야 된다라는 것을 설명하는 그런 내용들이 담겨 있죠. Гэтэл яг нэг шүүгчд номноос өмнөх номнуудыг харах юм бол бас шүүгчд номноос өмнөх ном болон шүүгчд номноос хойш нэг ганцхан номыг харахад юу ч гэхэл чинь хүн бол бидний хаан гэсэн өгүүлбэр гэдэг зөндөө гардаг. 그래서 성경의 요점, 각 성경 각 권의 요점을 가지고 성경을 보시면 우리가 각자가 많은 또그 추가적인 그 깨달음을 얻을 수 있는 것입니다. Тэгэхээр бид нэр Библийг одоо Библи тус бүрийн өгж байгаа тэр нөгөө агуулгуудыг харахтаа тэр тундаас зөвхөн нөгөө нэг энэ Библи ийм онцлогтой, энэ Библи ийм онцлогтой гэж харахаас илүүгээр өгж байгаа агуулга болгоноос нь надад өгж байгаа утга учир байгаа гэдгийг бас бид нэр харах нь чухал байгаа. 이제 다음 시간 이어서 계속 진도 나가겠습니다. Аа. За тэгэхээр дараагийн цаг руу үргэлжлүүлээд тэдгээр ингээ хараад явах болно. 지금 들어오신 두 분 잠깐 체크하고요. 난진님하고 남질마님하고 두 분 네. 들어오셨고, 예. 이제 본문 2장 2장 12절 2장 12절 한 절만 읽어 주십시오. За хэдүүлээ нэгдүгээр хаад хоёрдугаар бүлгийн 12-оос эхлээд явах гэж байна цаашаа. За 12 дугаар эшлэлийг би уншлаа.
дараа нь эцэг Давидынхаа сэнтээд Соломон залгавч. 2:11 тийм ээ. 12-оос гинэ. Тий. За дараа нь эцэг Давидынхаа сэнтээд Соломон залгарч түүний хаанд засаг бат тогтлоо. 아멘. 솔로몬이 왕위에 오른 뒤에 그 나라의 그 견고해짐을 말씀한 것인데요. Мгм. За Соломон хаан болоод түүний засаг тогтох үед улс нь багт боллоо гэсэн тийм. 이것은 솔로몬의 능력이나 솔로몬이 어떤 잘했다는 칭찬을 말씀하는 게 아닙니다. Энэ дээр хэлж байгаа нь одоо юу гэдгийг Соломоны түүний засаг бат тогтлоо гэдэг нь Соломон сайн байлаа те эсвэл Соломон мундаг хаан байлаа гэсэн утгыг хэлээг байгаа. 약속을 지키시는 하나님의 진실하심을 말씀하는 건데요. Энэ дээр болохоор үүний тогтлоо гэсэн үгний шалтгаан болохоор Бурхан түүнд амласан амлалтаа биелүүлсэн буюу Бурхан нь үнэнчшээр одоо тийм хэлсэндээ хүрсэн гэсэн агуулгыг хэлж байгаа. 다윗이 왕이 되고 나서 하나님께서 다윗에게 하신 약속이 있습니다. Тэгээ Давид хаан болж байгаа үед Бурхан Давидэд өгч ирсэн амлалт байсан. 먼 후손에 관한 먼 훗날에 일어날 일까지 약속을 하셨는데요. Тэгээ Бурхан Давидэд одоо юу гэдэг бүр алс этийн түүний үр удмынх нь тэгээ түүнээс хойш залгамжлах тэр хаанчлалынх нь талаар амлалтыг өгч ирсэн байна. 특별히 사무엘하 7장 16절에 그 약속이 있습니다. Ялангуяа зөвлөө Библиэс харах юм бол 2-р Самуэль 7-гийн 16 дээр тийм өгсөн амлалт байгаа. 내 집과 내 나라가 내 앞에서 영원히 보존된다고 하셨고요. За энэ дээр чиний гэр болон чиний хаанчлал миний өмнө мөнхөд үргэлжлэнэ гэж амласан байна. 내 위가 그러니까 내 왕의 자리, 내 위가 영원히 견고하리라 이렇게 말씀하셨죠. Тэгээ цаашаа чиний хаан ширээ мөнхөд тогтно гэж амласан. 다윗을 통한 나라의 견고함이 여기 솔로몬에게서 이어져 가고 있는 것입니다. За өөрөөр хэлэх юм бол одоо эзэн бурхан Давидэд өгсөн тэр одоо тогтоох хаан ширээ тогтооно гэсэн тэр амлалт нь Соломон хаан дээр ч гэсэнтэй үргэлжилж байна гэдгийг хэдүүлээ 12 дугаар ишлэлээс харж болно гэсэн. 약속을 받은 다윗의 그 신앙대로 그대로 발자취를 따르니까 그 견고함이 그게 계속 이어지는 것이죠. Өөрөөр хэлэх юм бол эзэн бурхан амлалт өгсөн харин бурханы амлалтыг хүлээж аваад тэр итгэлээ алдаагүй Давидын одоо үр жимс гэх юм уу тэр нь болохоор энэ Соломон хааны хаанчлалт гэж гэсэндээ үргэлжилж байна гэсэн. 나라의 그 견고함이라는 것은 안정되고 나라가 편안하고 전쟁이 없다라는 뜻이 있고요. За тэгээд улс үндэстэн те бат тогтлоо гэдэг нь болохоор чинь амар тайван ямар нэгэн дайн дажингүй те ийм байна гэсэн утга. 힘든 일을 겪지 않는다는 의미가 있는 거죠. За өөрөөр хэлэх юм бол хэцүү одоо ямар нэгэн тийм асуудал нүүлээгүй гэсэн утга шүү дээ тийм ээ. 그러니까 좋은 부분에 있어서 좋은 면에 있어서 그것이 바뀌지 않는 것이 견고함입니다. За тэгээд өөрөөр хэлэх юм бол бат тогтно гэдэг үгэн дотор болохоор одоо сайн зүйлсүүд үргэлжилж байна гэсэн ийм утга явагдаж байгаа. Сайн сайхан үргэлжилж байна гэсэн. 이러한 주신 것을 항상 굳게 지키는 방법은 바로 신앙이 견고해야지 주신 것들이 지켜지는 것입니다. Эзнээс өгөгдсөн зүйлсүүд биднэрт байдаг. Тэр зүйлсүүдийг бид нэр одоо өгөгдсөн ивэлүүдийг бат тогтоож бидний амьдрал дээр байлгах нууц нь юу гэхээр бидний итгэл ганхахгүй байхад тэр бат тогтдог. 왕의 신앙이 흔들리면 그 나라 전체가 흔들리는 그런 일이 있었어요. Хэрвээ одоо харах юм бол хэрвээ яаж вэ үгүй бол буюу хаан хүн нэхлээд итгэл нь ганхаад ирэхлээр улс нь дахиад даад ганхчихсан тийм тохиолдол байдаг. 나의 믿음이 견고해야만이 가정이 흔들리지 않고 또 교회가 흔들리지 않는 것입니다. Яг тэрнтэй адилхан миний итгэл
ганхахгүй байхад байж миний гэр бүл ганхахгүй, бас миний итгэл ганхахгүй байж ич миний чуулган ганхахгүй. 그러면은 견고함을 유지하는 방법이 무엇이 있을까요? Тэгвэл хэдүүлээ бодох юм бол ганхахгүйгээр бат тогтох, бат зогсох арга одоо юу бол 나는 견고하게 있을 거야. 나는 견고해야지. 이렇게 스스로 다짐한다고 견고해지겠습니까? хүн өөрийнхөө амаар те би бат зогтноо, би бат байх ёстой гэд чи өөрийнхөө амаар өөртөө хэлээд болдог зүйл бол биш байгаа. 견고함을 위해서 우리가 해야 할 일이 무엇이 있을까요? Тэгэхээр тэгвэл хэдүүлээ бат байхын тулд те миний итгэл бат зогс би ганхахгүй байхын тулд хийдэг аргууд гэж байгаа. Хийх аргууд. 그것은 말씀을 받는 일과 말씀을 간직하는 일, 말씀대로 행하는 일이 나를 견고하게 합니다. За тэр нь юу гэхээр эзний үгийг авсан үгээ хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрсөн үгийнхээ дагуу үйлдэх. Ийм зүйл. 고린도 전서 15장 58절 읽어주십시오. За би 1-р Коринт 15-ын 58-ыг харъя. 1-р Коринт 15-ын 58. За энэ дэр тиймээс хайр дахтун нар минь та нарын зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдээж тууштай байж гуйвч дайвалгүй эзний үйл хэрэгээр үргэлж бэлхэж бай гэсэн. Амен. 이 견고해서 흔들리지 않은 방법은 주의 일에 더욱 힘쓰는 자가 되어야 된다는 말씀인데요. За энэ агуулгуудыг харах юм бол те тууштай байгаад гуйж дайхгүй байхын тулд яах ёстой вэ? Бид нэр эзний үйлсэд те эзний ажилд анхаарч түүний эзний ажилдаас хүчээ өргөх нь бас гуйхгүй байхад тустай гэдэг хэлж өгч байна. 이 주님의 일이라는 이 말이 많은 일을 우리가 생각할 수 있습니다. Хэдүүлээ энэ дээр гарч байгаа эзний ажил, эзний үйл хэрэг гэж байгааз энэ дотор маш олон өргөн юм цар хүрээг хамруулж болно. 근데 참된 주님의 일이라는 말은 주님의 뜻대로 하는 일이 주님의 일이죠. Тэгээд гэхдээ тэр дундаас яг нөгөө бид нэр гол барих хэвээр гол судас гэдэг шиг тэр эзний үйл хэрэг гэж юу гэлж байгаа вэ? Тэгэхээр эзний хүслийг үлтгэл хэлж байгаа гэсэн. 자기 생각대로 해놓고 그것이 주님의 뜻이라고 생각하는 것은 착각이고 그거는 해당이 안 되는 일입니다. Бид нэр өөрсдөө нөгөө нэг өөрсдийнхөө бодлоор би эзний ажлыг хийж гин энэ бас эзний ажил гэдээ хийгээд явах тохиолдол байдаг. Тэгэн удаа аль зүйл болохоо болонгууд гайхдаг тий ямар учиртай юм бол гэдэг. Гэхдээ бид нэр ингээд өөрийгөө хураад бас яадах тохиолдол байдаг учраас анхааралтай байгаарай гэсэн. 우리 목회자는 말씀을 늘 읽으면서 기도할 때 하나님께로부터 말씀을 받습니다. За тэгээд одоо 목회자라는 대신 누구를 말씀하시는 그러니까 우리 거죠? 목사님들. 네, 여기 목사님, 모든 네, 그렇죠. 목사님들 말씀하신 거죠? 그렇죠. 각자 사역하시는 분들 다 말하는 거예요. Тэгээд бид нэр одоо ялангуяа эзний үйлчлэг хийж байгаа эзний хончид эзний хончид яадаг гэхээр залбираад эзний үгнийг уншихдаа эзнээс ингээд зүрх чигээ оцгаадаг тий. 그래서 그 깨달은 그 말씀을 마음에 소중히 품고 있을 때 그에 따라서 내가 행동을 하게 됩니다. Тэгээ яадаг гэхээр бид нэр залбираад үгийг аваад эзнээс өгөрцөн тэр үгийг сэтгэлдээ хадгалаад тий тэр үгийг ингээд цажлаад явж хивээд явж байхад яадаг гэхээр эзэн тэр өөрийнхөө одоо хүслийг илүү тодорхойгоор ойлгуулж өгдөг. 그러니까 말씀을 받을 때 그 받은 마음을 가지고 사람을 대하는 것보다 행동을 하는 것보다 더 큰 주의 일은 없는 거예요. Тэгэхээр бид нэр яг харах юм бол биднэрт ялангуяа эзний хүмүүс хончин хүмүүст эзнээс залбирангаа үг аваад тэр үгийг авахдаа тэр үгийн дагуу үйлдэж байгаа нь эзний ажлыг хийж байгаа хамгийн том ажил болдог. Хамгийн чухал ажил нь тэр байдаг. 사랑을 받아서 자기가 그 사랑을 누리고 그 사랑을 알리고 전해주는 일이 우리에게 맡겨진 사명입니다.
Тэгээ бид нэр бас юу байгаа гэхээр эзнээс ингээд бид нэр хайрыг авдаг. Тэ тэр эзнээс авсан тэр хайрыг би тэрийг ингээ яг дотроо хүлээж аваад тэрийг буцаагаад гаргаад ингээд үйлдэж байгаа нь бас маш том ажил болдог эзнээчл. 그러면 말씀이 내 마음을 흔들리지 않게 하고 언제나 그 신앙이 확고하게 유지되게 하십니다. Тэгжээж тэгх үед байдаг гэхээр эзний үг өөрөө биднийг ганхахгүй байлгадаг. Буюу тэ эзний өмнө бат зогсоход ингээд тусалдаг. 그럼 그런 성도들이 모인 그런 목회자가 목회하는 그런 목사님이 목회하는 그 교회는 어떤 교회가 될까요? Тэгэх юм бол одоо хончин нь өөрөө энэ мэт эзний өмнө бат тогтох үед тухайн одоо хончилж байгаа хүний тэ пастрын чуулган нь ямар авах вэ? 사단의 어떤 방해와 어, 핍박에도 흔들리지 않는 교회가 되겠죠. Тэгэх юм бол чуулган гэсэндээ ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэг хаана нь бат байх үед улс нь бат байгаад тий хаана ганх үед улс нь ганхажсэн шиг яг тийм нөлөө үзүүлдэг учраас пастор нь бат байх үед чуулганы итгэгч нар ч гэсэндээ станы альва дайралтыг одоо тий эсэргүүцэх чадaltaй байдаг. 그것이 바로 하나님 나라의 모습입니다. Тэгээ энэ нь эндээс бид нар юу харах вэ гэхээр Бурхны хаанчлалын одоо дүр төрхийг бас эндээс харах боломжтой. 히브리서 12장 26절부터 29절 적어 놓으시고요. Тэгэхээр Еврей номны 12-ын Хибрээс 12-장 26절부터 29절이요. 29절. Та тэмдэглээд аваарай. Еврей 12-ын 26-аас 29-ыг тэмдэглээд авчих. 거기에 보면 세상이 모든 것들이 진동하는 두려움으로 두려워할 그럴 때가 온다는 것인데 하나님의 나라는 결코 흔들리는 일이 없다라는 거죠. 할때. 다시 할까요? 네, 목사님. 예, 예. 소유권 방금 끊어주세요. 세상에 있는 모든 것들은 다 두려움으로 그 마음이 흔들릴 때가 오는데 하나님 나라는 결코 흔들리지 않는 나라라는 겁니다. За энэ дээр харах юм бол Еврей 12 дугаар бүлгийн 26-аас 29 дээр харах юм бол ямар агуулга гэхээр дэлхий бүгдээрээ чичрэх те бүгд айдастай авах юм ирнэ гэсэн юм агуулга гарч. Гэхдээ тэрэн дээр яг хөглөлтөөр одоо Бурхнаас зурагч ямар байх вэ гэдэг талаар гарч байгаа. 지금 그 불러드린 구절은 우리가 흔들리지 않는 나라, 진동이라는 게 흔들린다는 건데 흔들리지 않는 나라를 우리가 받았기 때문에 하나님 앞에 언제나 두려운 마음으로 하나님을 섬겨야 된다고 이렇게 기록된 내용입니다. Тэгээ бидний хувьд болохоор чинь дэлхийн ингээд сэсрэгдэн нэг удаач биш дахин сэсрэгдэнэ. Гэхдээ бидний хувьд болохоор чинь сэсрэгдэхгүй улсыг хүлээж авсан хүмүүс буюу Бурхны хаанчлалыг өвлөгчд юм ба. Тийм учраас бид нар яг үгээр тэгэх тусам нь эмээх сэтгэлээр одоо болгоомжтойгоор хандах хэрэгтэй гэж хэлж байна. 하나님 한 분만 두려워하고 존경하면 어떤 일에도 두려워하지 않는 자가 될 수 있습니다. Тэгээ хэдүүлээ бидний эмээх сэтгэл зүйл юу вэ? Зөвхөн эзэн бурхан л. Эзэн бурханаас эмээж, эзэн бурханыхаа өмнө хүндэтгэлтэй байж тэг нийлхий дээр амьдрах нь л одоо хамгийн сэсрэгдэхгүй байх ганц боломж гэсэн. 그러나 하나님을 두려워하지 않으면 온갖 것들이 모든 일들이 나를 두렵게 하는 거예요. Гэтэ харин эсрэгээр би эзнээсээ эмээхгүй бол яадаг гэхээр буцаагаад би эзэн бурханаасаа эмээхгүй болоод ирэхлээр дэлхийн бусад зүйлсүүд намайг эмээлгэж эхэлдэг. Айц тавтуулж эхэлдэг. 우리 개인의 견고함은 하나님의 말씀을 마음에 굳게 붙잡고 있을 때 견고한 것이라고 했고요. Хэдүүлээ харах юм бол за эндээс хувь хүн талаас харах юм бол би бурхны үгийг сэтгэлдээ бат байлгаад түүний дагуу үйлдэх нь бат байх одоо нууц юм байна тий бат зогсоо нууц юм байна гэдэг хэлээ сая харлаа.
그리고 국가의 견고함은 조금 설명이 다릅니다. За харин одоо хэдүүлээ тэгвэл улс үндэстний хувьд яах юм гэдгийг харъя те. Тэр бас арай жоохон өөр өнцгөөс илүү харах харж болно. 시편 Улс 80, үндэстний. 예, 시편 89편 14절 누가 읽어주십시오. За эхэн нэгэн хүн дуулал 89-ийн 14 уншиж өгч. Дуулал 89-ийн 14. Дуулал 89-ийн 14 уншиж өгөөрэй. 나이프스의 13 гэсэн үү? 14. 14. За. Мгм. Зөв байдал ба шударга ёс нь таны сэнтийн суурьм, инрэл хайр ба үнэн нь таны өмнө явдаг. 아멘. 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 하나님의 뜻대로 통치가 이루어지는 것이 그 나라의 견고한 기초가 된다고 그랬어요. За энэ дээр харах юм бол Бурхны хүсэл гэдэг зүйлийг бид нэр суур болгох юм бол тий тухайн улс үндэстний суур нь бат байна гэдэг хэлж өгсөн. 이것은 하나님 나라의 특징이고 모든 세상 나라에도 적용되는 원리입니다. За энэ гарч байгаа агуулга болохоор тий Бурхны хаанчлалын онцлог. За тэгээ бас бусад бүх улс дэлхийн бусад бүх улс үндэстнүүд ч гэсэндээ нэгтэй байх одоо гол суур нь болж өгсөн. 의로 통치하지 않고 불의로 통치하고 불법으로 그 불법을 행한다고 하면 그 나라는 크게 요동되고 안정되지 못합니다. За одоо энэ дээр гарч байгаа чинь тэр зөв шудраг биш харин шудраг бусаар одоо шудраг бусаар тий ард иргэдээ шудраг бус зүйлийг тухайн улс суурь болгоод ард иргэдээ тэгж хандаад инэрл хайр үнэн байтугай эдгээр бүгд эсрэгээрээ тий хайр байхгүй худал хуурмаг тэгээ ийм болоод ирэх юм бол тухайн улс бүр ганхаж эхэлдэг. 국민들이 왕에게 복종하지 않고 심지어 반란까지 일으키는 것은 왕에게서 어떤 불의한 모습을 봤기 때문에 거기에 대한 분노 때문에 그러는 것이죠. Тэгээ ард түмнүүд ч гэсэндээ хаадагаа тийм хаад болон тэргүүлэх хүмүүсийг хүндлэхгүй байгаад ирэхлээр яадаг гэхээр энэ дунд хүндлэхгүй эсрэгээр нэг гомдлолоод эсвэл шүүгээд ирэхлээр тэр улсын одоо суурь нэг хаач эхэлдэг. 그래서 국가의 왕은 모든 국민이 이해할 만한 공감할 만한 그런 올바른 결정을 내려야 합니다. Тэгэхээр яах ёстой вэ? Тэгэхээр тухайн улсын толгойнууд тийм эхлээд бүх ард түмнүүдийг хүлээн зөвшөөрөхөөс бүх хүмүүс одоо ойлгож хүлээж авах хэмжээний зөв шударга тэг үнэн ийм шийдвэрүүдийг гаргадаг байх хэрэгтэй. 그래서 다윗은 모든 그 결정과 판단을 하나님께서 원하시는 대로 또 모든 백성들이 좋아하는 결정만 내린 겁니다. За тэгээд Давидыг хэдүүлээ санах юм бол Давид тий эзэн бурхныг харахад цаашаалтай ард иргэдээ харахад гэсэндээ баярлав штэ ийм шийдвэрүүдийг гаргадаг гэсэн. 자기 욕심으로 하나님 뜻을 거스린 일이 다윗에게는 거의 없었습니다. Тэгээд Давидыг харах юм бол Давид өөрийнхөө одоо тий шунлаар өөрийнхөө хүслээр өөрийнхөө одоо тэр нэг хэрэгцээг хангахын төлөө бусдад нөгөө хор учруулсан ийм шийдвэрүүдийг нь баг гаргаж байгаа. 그 다윗의 뜻을 다윗이 가르쳐준 그 교훈의 뜻을 그대로 가지고 통치를 하기 때문에 솔로몬의 나라는 그 당시에 견고했던 거죠. За тэгээд өнөөдрийн агуулга дээр Соломоны улс бат тогтсон гэсэн тий. Тэгэхээр Соломоны улс бат тогтсон шалтгаан юу гэсэн гэхээр Соломон яг эцгийнхээ буюу аавынхаа Давидын одоо гаргаж ирсэн шиг тэр шийдвэрүүдийг гаргасан учраас түүний улс бат тогтсон юм аа гэдгийг хэлж байсан. 그다음 이제 네 번째 큰 제목입니다. За дараагийн сэдв рүү орох гэж байна. Нөгөөний дотроо 1 2 3 4-г ангилаад явж байгаа. Одоо өнөөдөр болохоор 4-р сэдв рүү орж ирж байна. 핵심 교훈은 아도니아의 악행. 제목은 아도니아의 악행입니다. За энэ сэдвийн нэр нь болохоор
Адониагийн муу үйлдэл гэсэн үг. 13절부터 17절까지고요. За агуулга нь болохоор 13-аас 17 дугаар ишлэл дээр гэж. 여기 13절부터 17절까지 읽어 주십시오. За би 13-аас 17 дугаар ишлэгийг уншиж байна. Дараа нь Хаггитийн хүү Адония Соломоны их Батшибад бараалхав. Батшиба чи амар тайван ирвүү гэж асуухад тэрээр амар тайван гэж хариулв. Мөн тэр танд хэлэх үг байна гэхэд Батшиба яригтун гэв. Тэрээр уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч эзнээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж одоо миний дүгих болсон билээ. Одоо би танаас ганцхан гуйлдаггүй яа. Надад бүх татгал зарай гэж өчөхөд Батшиба түүнд яригтун гэв. Тэгэхэд тэр шүнийн эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломонтой ярьж өгөөч гэж гуй. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ. 아멘. Амен. 지금 이 일은 우리에게 인간이 어떻게 죄에 빠지는지에 대한 굉장히 중요한 가르침을 주시는 내용입니다. За энэ агуулгыг хэдүүлээ харах юм бол хүн төрлөختөнтэй гэмт хэрхэн ундаг вэ гэдгийг харуулж байгаа маш чухал сургамж гэдгийг харж болно эндээс. 어떤 행동은 하지 않았지만 아도니아의 생각과 그 한 말이 심각한 범죄의 상태에 있다라는 걸 우리가 알 수 있죠. Тэгээ ямар нэгэн одоо хурц үйлдэлүүд гаргаагүй ч гэсэндэ Адониагийн бодол тэг зүрхэнд байгаа хүсэл бодол амнаас нь гарч байгаа үг зэргээс нь тэр ямар хүнд гэмд унж байгаа вэ гэдгийг харж болно. 사람이 범죄하는 것은 사단에게 속았기 때문에 사단의 꾀임에 넘어갔기 때문에 범죄하는 것입니다. Тэг хүн гэмт үйлдэл яагаад хийдэг вэ? Сатаны сатаны тавьсан өрхөнд бүдэрч унснаас болоод хүн гэмт үйлдэл хийдэг тий. 범죄라는 말은 사단에게 속은 자가 자기가 속고 또 다른 사람을 속게 하는 것이 범죄라는 말의 또 다른 표현입니다. Бас хэдлээ харах юм бол гэм буруу зүйл гэдэг зүйл болохоор эхлээд хүн өөрөө одоо сатаны явуулахад ингээд бүдэрсэн тий толгой нэргээд эхлэхлээрээ өөрөө эргээ зогсохгүй өөр хин нэгэн дээр очиод ялгаа авахгүй буруу үйлдэл хийхэд нөлөөлж байгаа тэр байдлыг бас гэм гэж хэлдэг. өөрөө үйлдэлээд гэдэг. 인류의 첫사람, 인류의 그 첫 번째 여자 하와가 왜 범죄했을까요? Хэрэглээ бодож үзье. Хүн төрлөختний хамгийн анхны эмэгтэй Ева тий. Ева яасан бэлээ? Яаж гэмүүлсэн бэлээ? 사단에게 속았기 때문이고요. Тэр эхлээд одоо сатаанд мэхлэгдсэн. 또 아담을 자기가 속게 만들었습니다. Тэгээ зогсохгүй Адамыг бас яасан бэ? Адамыг бас мэхлүүлэхэд нь тусалсан. мэхлэгдэхэд хүргэсэн. 여기 아도니아도 자기가 사단에게 속은 것이고요. Энийг харах юм бол Адониа бас яг их тийм үйлдэл гаргаж. Тэр эхлээд сатаанд ингээд мэхлэгдсэн явж. 그리고 자기가 바세바, 솔로몬의 어머니 바세바를 속였고요. Тэгээ бас тэр яаж гэхээр өөрөө мэхлэгдэж зогсохгүй Соломоны ээж Батшибагаас мэхлэгдэхэд хүргэж. 그 바세바는 또다시 솔로몬을 속이려고 했는데 Тэгэнгүүтээ Батшиба ясаглаарэ бас мэхлэгдэжэд очиод Соломоны мэхлэхийг оролцсон. 솔로몬은 말씀을 견고히 붙잡고 있었기 때문에 거기 속아 넘어가지 않았습니다. Харин Соломоны мэхлэхэд очиход нь Соломоны хувьд болохоор чинь үгнээс зуурдаг те сэрэмжтэй юм хүн байсан учраас тэр мэхлэлийг нь мэдсэн. 그러니까 그 아도니아가 어떤 이유로 이런 남을 속이는 일을 했는지를 우리가 알아볼 필요가 있습니다.
Тэгэхээр хэдүүлээ Адония дээр жоох анхаарад тий Адония ямар шалтгаанаар одоо юунаас болоод ингэж нэхлэгдсэн бэ гэдгийг л жоохон харж бодож үзэх хэрэгцээ байгаа. 그 행한 일을 놓고 보면 다윗이 죽일 수도 있는 그런 죄를 아도니아가 졌어요. За яасан нэрэ хамгийн анх түүний хийж исэн үйлдэлийг харах юм бол тэр тий амиа алдах хэмжээний үйлдэлийг ингэ хийсэн тий Давидаар одоо сааслах хэмжээний үйлдэл хийсэн. 근데 그런 은혜를 입은 가운데서도 범죄했어요. Гэхдээ тэр яасан гэхээр хэлтрүүлэх ивэл авсан тий амьдлэлрүүлэх ивэл авсан. Гэхдээ тэр яаж юм гэхээр тэрнийхээ дараа дахиад одоо дахиж тий үйлдэл нь дахсан. 그래서 우리 인간들은 하나님께로부터 모든 그 긍휼과 또 사랑을 받고 있는 입장이지만 여전히 범죄를 합니다. Эндээс бид нараас мэдэж болно. Хүн бас яг тэгдэг. Ингээ бүх талаараа бид нар нэгүслийг авдаг, өршөөлийг авдаг, тий ингээ хэлтрүүлгийг авдаг. Хэрнээ дахиад ингээ дотроо яг Адоны шиг ингээ дахиад дотроос дахиад ноцож эхэлдэг. 죄대로 판단하시면 당장 죽어야 마땅하지만 그래도 살려두시는데 그것을 모르고 죄를 짓습니다. Тэг бид нарыг яадаг вэ? Тий бидний үйлдэлсэн айл хэдэн жилийн өмнөөс ч бараг тий үйлдэлсэн тэр үйлдэлийг харах юм бол айл хэдийн бидний нөхөх ял авцсан байгаа. Гэтэл тэр болгон дээр нь өршөөл үзүүлэгдээд амь хэлтрүүлэгдээд яваад ах тусам бид нар яадаг вэ? Дахиад бас нэг юм гаргаж ирээл үйлдэл яваад. 그래서 은총을 입은 자가 사죄의 은혜를 입은 자가 범죄하는 원인을 이렇게 정리해 보겠습니다. За тэгэхээр хэдүүлээ эндээс яах вэ гэхээр одоо өршөөлийн нэгүслийг үздэг авсан хүмүүс бас яадаг вэ? Дахиад ингэ ямар асуудалд ордог вэ гэдэг талаар дахиад энийг жоох дэлгэрэнгүй харъя. 그러니까 사죄받은 아도니아의 범죄 원인이고요. 제목은. За хэдүүлээ 그럼 목사님 그 4번 안에다 작은 제목인가요? 아니면 그렇지. 5번인가요? 나름에서 야떡을 그 제목이 정해져 있는 게 아니고 이게 참고 표시, 별 표시나 네. 이런 참고 표시를 해놓으시고 적으시면 되는 거예요. 열심히 쓰겠죠. За одоо хэдүүлээ нэг кав гэхгүй дугаар нь болохоор одоо 4 дотроо явж байгаа байхгүй юу? За тэгээд хэдүүлээ эндээс ялангуяа нэг гарчин нэг зүгээр нэг жижигхэн гарчиг өгчих гэж байгаа байхгүй юу? Ямар гарчиг өгөх вэ гэхээр за гим өршөөл авсан Адониагийн давтан үйлдэл гэх юм. Өршөөл авсан Адониагийн одоо үйлцэн гим. 그러니까 ийм жижиг одоо хэсэг тавьчих болно. 이 네 번째 지금 이 제목 안에 굉장히 우리가 이렇게 적어놓을 이런 요점들이 많이 하나님께서 주셨습니다. Иширээ нэгнээс төршөөгдсөн. Хэдүүлээ дөрөвдүгээр одоо сэдвийг харах юм бол тий дөрөвдүгээр сэдвээр дээр маш олон төрлийн одоо сургамжуудыг эзэн биднэрт тэгээ хэлэхээр одоо бэлдсэн байна. 그러니까 참고 표시라는 게 이렇게 X자에다가 점 4개 있는 거 아시죠? 그거. За тэгэхээр тэрэн дээр хэдүүлээ одоо нэг хажуугаар нь дугаарлахгүй ч гэсэн дээр тусгай тэмдэг тавиад бичээрэй гэж. Тусгай тэмдэг гэж та нар маань яаж тавьдаг өөрсдийнхөө тавьж олно л доо. Ер нь бол тусгай тэмдгийг яаж тавьдаг гэхээр X тэмдэг тавиад дөрөв талд нь цэг тавьчихдаг гэсэн үг ингээд. 네, 그래서 지금 제목 적으셨고요, 지금. За хэдүүлээ сая сэдвээр би гарчгаа бичсэн тийм ээ. Өршөөлийг авсан Адониагийн дахиад одоо үгэм гэсэн тийм. 거기 첫 번째는 회개를 하지 못한 것. Нэгдүгээрт нь тэр гэмшиж чадаагүй. Гэмшиж чадаагүй. 그러니까 자기가 지은 죄에 대해서 철저하게 뉘우치지 않았던 겁니다. Өөрөөр хэлэх юм бол тэр өөрийнхөө хийсэн үйлдэлийг үнэхээр биестэ буруу хийсэн байж тээ гэж одоо хүлээмжшүүлж ухаараагүй гэсэн. 네, 두 번째는요. За хоёрдугаарт нь болохоор 사죄에 감사하지 않았음. хоёрдугаарт нь болохоор тэр өршөөлийг авсан шүү дээ тий. Одоо тахлын ширээс дуурсан байхад нь өршөөсөн. Гэтэл тэр өршөөлт нь талархаагүй. 그다음에 세 번째는요. За гуравдугаарт нь болохоор 죄를 다스리지 않았음. гуравдугаарт нь
тэр өөрийнхөө гэмт бодлуудыг захирч чадаагүй. 예, 죄를 다스린다라는 말은 자기 죄를 억제하고 그걸 죽이기 위한 노력을, 죄를 없애기 위한 노력을 하지 않았다는 겁니다. Тэгээд өөрийнхөө гэмт бодлыг захирч чадаагүй гэдэг нь хүнд тэр түүнд янз бүрийн бодлууд орж ирж байгаа шүү дээ. Гэхдээ тэр болгоныг үгүйсгэж чадаагүй. Тэ харин тэр бодолтой эвлэрээд бүр ингээд цаашаа гүнзгийрээд ирсэн гэсэн. 그리고 네 번째는 За дараад нь болохоор дөрөвт нь 죄의 결과를 두려워하지 않았음. тэр дөрөвт нь ясагтлаа тэр гмийн үр дүн тэр гмээс ирэх тэр үр дүнгээс айгаагүй. 이 네 가지 설명을 요약해서 그 말할 수 있는 구절이 하나가 그 구절이 있습니다. За тэгвэл энэ дөрвөн агуулга нь энэ дөрвөн агуулгыг нэгтгэхэд одоо нэг голыг олоод гэдэг шүү те хилцэн нэг ийм ишлэл байгаа. 여러 구절로 돼 있는 그 단락인데 여러 구절로 돼 있는 그 부분이 이 지금 우리가 적은 것을 설명해 줍니다. 여러 구절, 여러 구절, 여러 여러 구절로. 예. 제가 한 구절이라고 말을 했기 때문에 그걸 정정한 거예요. 한 절이 아니고 몇 네. 구절로 된 그 성경이 지금 이걸 그대로 설명해 주는 그 구절이 있어요. За тэгэхээр энэ болохоор нэг ийм ингээд одоо голыг олоод хилцэн ишлэл байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь болохоор ганц ишлэл гэж байгаа нь одоо тийм тэрдөө ишлэлээр л энийг бүгдийг ингээд хилцэн гэсэн үг юм байна. 마태복음 18장 23절부터 35절까지. За тэр харах юм бол тэрэндээ хаана хэлсэн байгаа гэхээр Матебокум 18장 23절부터 35절. Тэр нь болохоор юу юм бэ? Одоо ганцхан ишлэлээр хэлсэн байгаа гэх нь Матай 18-ын 23-аас 53 дээр хэлсэн байгаа гэсэн. Матай 18-ын 23-аас 53 дээр хэлсэн байгаа гэсэн. 거기 보면 1만 달란트를 왕에게 탕감받은 자가 나옵니다. Матай 18-ын 23-аас 53 дээр 목사님 23절부터 35절까지. 네, уучлаарай. 23-аас 35 дор ишлээ шүү. За тэгэн гутаа энэ дээр харах юм бол юу гарч ирэхээр нөгөө нэг 안 읽으셔도 돼요. 아하. 그건 지금 설명하려는 게 아니니까 그 네. 읽으면 시간이 많이 걸리니까 안 읽겠습니다. 네. 자, Матай 18-ын 23-аас 35-ыг таадмын дараа нь хараарай гэсэн. Энэ дээр юу гарч ирэхээр нөгөө нэг өөрөө өршөөл авсан. Гэхдээ өршөөл бусдыг өршөөгөөгүй тийм хүний талаар гарч. 그 1만 달란트를 이렇게 갚지 않아도 되게 그렇게 탕감 받으면 그것이 얼마나 큰 은혜를 받은 겁니까? За энэ дээр болохоор ч нөгөө нэг тий 10,000 таланттай хүн байж байгаа төшөөл авсан тий. Гэхдээ 10,000 талантынх нь өөрийг цайруулсан чинь цайруулна гэдэг чинь тухайн үед л хэр их мөнгө вэ? Тий хичнээн их баярлах талархах зүйл вэ? 그 액수는 평생을 자기가 벌어도 갚지 못하는 상상하지 못할 만큼의 큰 액수입니다. Ер нь бол тухайн үедээ шүү дээ 10,000 талант гэдгийг хэдүүлээ бодох юм бол тэр насцаараа хөдөлмөрөж дарахын аргагүй тийм хүн гэсэн үг. 그것은 하나님께서 우리의 모든 죄를 다 용서해 주신 것을 말하는 거죠. За нэг утгаараа энэ дээр энэ агуулга дээр тийм сургаалт зүйл дээр юу орж ирэх вэ? Бурхан бидний тийм их өөрийг одоо уучлсан шүү гэсэн одоо ийм мессеж бол гарч байгаа. 근데 그 용서 받은 자가 다 탕감 받은 자가 지금 설명한 대로 하지 않았기 때문에 범죄하게 됩니다. Гэхдээ тэр нөгөө нэг энэ дээр ч гэсэндээ тэр 10,000 талантын өөрөө уучлсан нэг нь яаж юм гэхээр саяны адууны дээр бас нэг 4 ширхэг юм байсан шүү тийм ээ. Тэ ихнийд нь одоо тэ ойлгоогүй, талархаагүй, тэ гимшээгүй гэсэн. Яг энэ зүйлс яг энэ стил яг энэ нөгөө нэг одоо дараа талаар явсан учраас дахиад гарангуудаа гэм үйлч бодлоор гарч. 그렇게 큰 액수를 탕감 받았으면서 그거보다 비교 안 될 만큼 작은 액수인 그 동료가 빌린 것을 갚으라고 그렇게 동료에게
보복을 한 것이 그게 범죄인 거죠. Мгм. За тэгэнгүүт тэр өөрөө асар үнэтэй одоо тий өөрөөс хэлтрүүлэгдсэн хэрнээ өөрт нь тодорхой хэмжээний тэгтэл өртөө байсан найз нар очингуудаа нэхэж байгаа тий нэхэж түүнийг дарамтлаж байгаагаараа тэр ингээд эзний өмнө гэм хормоо үйлдсэн гэсэн бол үйлдсэн болсон. 그것은 왕에 대한 자기의 잘못을 뉘우치지 않았고 왕의 은혜에 감사하지 않은 것입니다. Тэр яасан гэхээр шууд утгаараа бол одоо тэр эзнийхээ эзнээсээ авсан нэгүсэлтэд талархаагүй. Тэгээ ийм том зүйлийг авсан байж гэдгийг ойлгоогүй, тэг талархаагүй. 친구에 대해서 나오는 죄의 마음을 다스리지 않았고 자기 어떤 결과를 얻을지도 두려워하지 않았던 거예요. Тэр дараад нь яасан гэхээр найзынхаа одоо тэр нөгөө нэг юун дээр тэр найз руугаа хандсан тэр өөрөө сэтгэл зүг удирдах чадаагүй, өөрөө тэр гмиг захирч чадаагүй. Тэгээ дараад нь яасан гэхээр түн тэгж тийм үйлдэл хийсээсээ хөвсөөсөө болоод өөрт нь дараад нь ямар үр дүн ирэх вэ гэдгийг ч бодоогүй. 그러니까 결국 이 아도니아는 사단에게 속아서 그러니까 이런 지금 네 가지 그 조건을 갖고 있다 보니까 쉽게 속을 수 있었던 거죠. Тэр өөрөөр хэлбэл Адоны гэсэндээ яг ижлэх нь сая бичсэн дөрвөн зүйлийн түнд байсан учраас сатаанд бол дорхно гэж залгигдчихэж байгаа. Шууд ингээд мэхлэгдэж гисэн. 그럼 사단에게 속은 결과는 무엇일까요? Тэгвэл Адоны сатаанд одоо юугаад мэхлэгдснийхээ үр дүнд нь яасан бэл? 왕이신 하나님의 이거 적으시기 바랍니다. 예, 속은 결과 적으시기 바랍니다. Одоо эдгээр энэ дэр нэг ингэсэн шүү дээ. Эхнийх дээр нь болохоор Адоны яг юу яасан те? Гэм үлцэг Адоныгийн талаар ингээд бичсэн те. Одоо эдгээр яг чинь дээр түүний үр дүн гэж бичих юм байна. Түүний үр дүн гэдэг жижигхэн одоо сэдв гэх юм уу? Тавьж байгаа та бичиж аваарай. 왕이신 하나님의 통치를 받지 않고 자기가 왕 노릇함. Тэр үр дүн дээр яасан гэхээр хаан болсон эзэн бурхнаар өдөртүүлэхгүйгээр өөрөө хаан болохыг санаарсан. 아도니아의 행위가 지금 자기가 왕이 아닌데 왕과 같은 그런 행동을 하려고 했던 그런 모습이었던 거예요. Тэгээ Адоны одоо ч гэсэн хаан биш. Тэгэхээр тэр яасан гэхээр хаан шиг ингээд хааны хийдэг үйлдэлийг хийхийг хүссэн. 그리고 우리가 마음에 틈타고 들어오는 죄를 다스리지 않으면 반드시 그 죄에 빠집니다. Тэгээ бид нар гэсэн ялгаа авахгүй. Бидний зүрх сэтгэлд зөндөө олон тэг янз бүрийн бодлоод гинт одоо уруу татлагууд орж ирдэг. Бид нар өөрсдөө тэрийг одоо захирахгүй бол нэг мэтгэд тэрийг үлдээ явчихдаг. 아까 네 가지 드린 그 네 가지 가운데서 죄를 다스리지 않았다고 우리가 들었지 않습니까? Хэдүүлээ сая байсан те Адоныгийн хийсэн зүйлүүдээр харах юм бол тэр өөрийнхөө гэмт хүслүүдийг захирчдаагүй гэсэн хэсэг байсан те. 그러면 죄를 다스리지 않을 경우에 어떤 일이 생기는가도 우리가 알아야 되겠는데요. Тэгэхээр хэдүүлээ эндээс бас анхаарах хэрэгтэй зүйл нь тэгвэл хүн өөрийнхөө гэмт хүслийг захирч чадахгүй бол яадаг талаар бас мэдэж авах хэрэгтэй байгаа. 첫 번째, 육신의 정욕에 사로잡힘. За нэгдүгürt нь хүн өөрийнхөө гэмт хүслээ захирч чадахгүй яадаг гэхээр нэгдүгürt нь өөрийнхөө махбодын хүслээ захирагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл махбодынхаа хүсэлд олслогддог гэсэн. 두 번째는 아버지의 뜻에 따르지 않음. Хоёрдугаарт нь болохоор одоо Адоны яасан гэхээр эцгийн хүслийг дагаагүй. Тэ? 네, 세 번째는 За гуравт нь болохоор 왕 위에 대한 야망을 가지게 됨. за тэр яасан л гуравдугаарт нь эсвэл хааны талаарх те одоо нэг юу барьцалдсан бодолтой болсон.
барьцах бодолтой болсон гэсэн. 지금 이 세 가지는 아도니아가 죄를 다스리지 않았기 때문에 생긴 결과입니다. За энэ саяны 3 болохоор чинь Адония өөрийнхөө одоо тэр гэмт бодолтой тэнцэг үүс болоод тэр ийм зүйлсүүдийг бүр хийсэн гэсэн. 죄를 짓고자 하는 마음은 모든 사람에게 있습니다. Тэгээ биднэрт бүгдээрэнд нь гэмг үлдэх гэсэн гэмт бодлоод орж ирдэг. 근데 그것을 우리가 끊임없이 그것과 싸워서 그것을 물리치지 않으면 그것에게 잡히고 그것에게 먹히는 거예요. Тэгээ бид нэр тэр болгон дээр нь үргэлж тэмцэлдэж тэр гэмт бодлуудыг одоо үгүйсгэж түүнийг ялж дийлжил авахгүй бол өөрөө ч мэдэхгүй одоо тэрэнд захирагдаад ингээд хөтлөгдөд явдаг. 그런 마음이 있는 가인에게 하나님께서 하신 말씀이 창세기에 있습니다. За тэгэнгүүт тийм Каинд бурхан сануулга болгоод эхлэл номон дээр бас агуулга хэлж ирсэн. 창세기 4장 7절에 죄를 짓고자 하는 소원은 내게 있지만 너는 죄를 다스려라 이렇게 말씀하셨죠. Эхлэл номны 4-р бүлгийн 7-р эшлэл дээр байдаг. Тэгээ энэ маш энэ хэрв чи сайныг үлдвэл тэргүүний өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гитэн нүгэл хилэнц чамайг хүсэх болноо гэсэн мэт. Гэвч чи түүнийг дийлэх ёстой шүү дээ гэсэн. 그래서 마음을 다스리지 않은 결과가 바로 아도니아가 한 행동을 설명하는 내용인데요. За тэгэнгүүт хүн дотроо орж ич тэр гэмт бодлыг дийлэхгүй тэр бодлоо одоо үүсэхгүй болоод их яадаг гэхээр Адониагийн үйлдэлээс хэдүүлээ харж болно. 바세바에게 찾아와서 어떤 말을 하기 위해서 바세바를 찾아왔는데요. За тэр яасан бэлээ? Өөрийнхөө биеэр Батшебаг хайж утсан тий. Батшебаг одоо очиод юм хэлэх гэж очиж. 그런 아도니아를 보는 바세바의 마음이 어떠했겠습니까? Яг үүндээ одоо яг тийм бодолтойгоор ингээд ийм Батшебаг хайж очиж байгаа Адоныг харахтаа Батшебагийн сэтгэл ямар байсан бэл? 뭔가 악한 의도를 가지고 왔다라는 그런 생각이 들었기 때문에 좀 긴장되고 좀 두려운 마음이 생겼겠죠. Яахын аргагүй дотроо ингээд нөө муу бодлыг тий буруу бодлыг тэгээд ирж байгаа түүнийг харахтаа магадгүй Батшеба мэдээд тий за одоо яах гэж бол яагаад ирсэн бол гэдэг ч юм уу тий ингээд бас сандраад ингэсэн баг төгссөн баг. 혹시 항의를 하거나 어떤 그 대항하는 행동을 항의를 하거나 아니면은 이 공격적인 말을 하기 위해서 온 것이 아닌가 하는 걱정을 했을 겁니다. Тэгээ магадгүй тий Адоныг ирэхэд нь яг яах ч юм бол ямар хэрэг ирдэг вүлээ гэд бид нэр мэддэг шүү дээ тий тэр шиг ингээд сэртигээд яасан бол яах ч бол гэдэг төвшөж сонссон байх үгүй. 근데 그 걱정하게 만들어 놓고 나서 꺼낸 말은 그다지 그렇게 큰 문제가 아닌 것처럼 그렇게 바세바는 보였던 거예요. Тэгээ магадгүй яасан гэхээр эхлээд сэтгэл зүйн хувьд ийм одоо төгшөөрийг өгж хагаад араас нь хэлж байгаа тэр Адоныгийн үг нь магадгүй Батшебад те ой ашгүй те за энэ зэргийг бол болох байлгүй те гэсэн одоо ийм юм хүн те за энэ зэрэг бол гайгүй байлгүй те гэсэн ийм бодлыг өгөх хэмжээнд өгөх ийм тактик байсан байж магадгүй. 국가적으로 중요한 일을 말하거나 어떤 무리한 요구를 한 것이 아니라 한 여인을 자기가 아내로 삼게 해달라는 그런 부탁 아닙니까? Тэгээ шууд утгаараа идлээ жоохон өнгөцгөн гарах юм бол юу гэдэг нь улсын талыг авах гэдэг ч юм уу те улс төртэй холбоотой ийм асуудал ерөөсөө яриаггүй зүгээр нэг эмэгтэйг би ихнэр болгох гэсэн юм а гэсэн ийм нэг хөнгөн юм яригдж байгаа юм шиг харагдаж байгаа те. 그러니까 바세바가 좀 가슴을 썰어내리는 좀 안도를 하면서 그 정도쯤이야 라는 생각을 했겠죠. Тэгэнгүүт Батшеба юу гэж хэлсэн гэхээр ашгүй дээ те за энэ зэрэг бол гайг байлгүй дээ гэж ингэж хүлээж авсан баг. 근데 이것이 큰 문제처럼 보이지 않는 일이지만 여기에 무서운 음모가
사단의 무서운 그 속임수가 들어 있었던 겁니다. Тэгээ яг үнэндээ хэдүүлээ жоохон гүнзгийгээр харах юм бол яаж юм гэхээр энэ зэрэг бол гайгүй төлөвтэй их гэж боловч цаана нь одоо муу нэгний те сатаны маш том юм одоо урих нуугдцсан явж исэн баг. 일상에서 일어나는 별것 아닌 것 같은 그런 일들이 그 사람의 인생 전체를 생각지 않은 그 어둠으로 구렁텅이로 빠지게 하는 그런 일들이 많이 있습니다. Хэдүүлээ харах юм бол бидний амьдрал ч гэсэн тэгээ энэ зэрэг гайгуулгуудаа за яавал гэж шиг тийм үү ингээд юуш биш юм шиг боловч тиймэрхүү зүйлүүд олон байдаг. Бид нар тэрэн дээр хүмүүс сэрэмжээ алдаад ирэхлээр нэг мэтгэд амьдрал нь оронгоор хэрэгцээж явах тохиолдол бас байдаг. 만약에 이 아도니아의 요구를 다 들어준다면 어떤 결과가 올까요? Гэтэ хэрвээ одоо Адониагийн хэлж байгаа хүсэлт буюу тэр нэг охиныг түүнд өгвөл дараад нь ямар үр дүн гарах байсан болов? 솔로몬은 범죄하게 되는 것이고요. Тэгэх юм бол Соломон гим нүгэлтэх байсан. 나라 전체가 아도니아에 의해서 이렇게 흔들리는 요동치는 나라가 되는 겁니다. Улс даяараа Адониаг харахтаа эргэлзээд тийм яг яах ч юм бол энэ хоёр яг хэрийн юм бол гэд ингээд тийм бүгдээрээ одоо нөгөө нэг одоо үүмэнд орох байсан. 나라를 바치고 있는 튼튼한 그 의의 기초가 그게 무너져서 나라 전체가 흔들리는 그런 일이 생기는 거죠. Тэгээд түрүүний уншсанчлан улс үндэстэн байх ёстой байсан тэр одоо бат бөх байдал нь алдагдаад тийм яг аль нь юм бол аль нь зөв юм бол тийм хэний дагах гэх мэт ийм үүмэнүүдтэй орох байсан. 아도니아의 그 죄악된 그 요구에 들어주면 모두 아도니아의 종이 되는 거예요. Тэгээд Адониагийн энэ бодол нь зүгээр нэг хөнгөн бодол юм шиг боловч Адониагийн хэрэг хүслийг нь биелүүлсэн байсан бол түүний бүх хүмүүс түүний ингээд мэхтэнд орох гэсэн. 그 아비삭이라고 하는 여인을 아내로 달러간 것은 어떤 마음으로 그것을 요구한 것일까요? Тэгээ хэдүүлээ бодож үзэх юм бол Абишаг гэдэг тэр охиныг эхнэр болгож өгөөч гэж гуйж байгаа тэр хүсэлт нь яг Адониагийн ямар бодлын үндсээс гарсан бол 아비삭은 그저 평범한 여인 가운데 한 명이 아닙니다. тэгээ энэ Абишаг болохоор чинь зүгээр нэг жирийн эмэгтэйчүүдтэй зөвлөх хэмжээний хүн бол биш байсан. 다윗을 돕고 다윗 곁에 있었던 여자이기 때문에 아도니아가 넘을 수 없는 그런 여인인 거예요. Шууд утгаараа бол Абишаг чинь бүр Давид хааны эхнэр байсан шүү дээ. Тэгээ эхнэр болгож эхнэр гэх юм уу те Давид хаанд үйлчлүүлж Давид хаантай хамт исэн эмэгтэй байхгүй. Тэгэхээр тэр ямар ч хүнтэй зөрхөлж түүнэр ингээд одоо гар шарвах ирэхгүй байсан. 그런데 그런 여인을 아내로 얻겠다는 것은 그것이 육신의 정욕에 사로잡혀 있기 때문에 그런 거죠. Гэтэл Адониа яаж нэхлээр тэр тийм эмэгтэйрээ зөрхөлж гар сонгож байгаа тийм. Тэгээ энэ ямар утгатай вэ гэхээр тэр Адониа болохоор өөрийнхөө тэр хүсэлтэд бүр ингээд сохлогдсон одоо явж байгааг хэлж. 또 그 여인을 얻는 것은 아버지에 대한 자기의 할 일이 아버지를 위해서 할 일이 그 아버지에 대해서 아들이 할 일이 아니라는 것을 생각하지 않은 거죠. Тэгээ Адониа бүр одоо бодолтой сохлогдсноос болоод яаж юм гэхээр эн чинь манай эцгийн маань эмэгтэй штэ гэж бодож чадахгүй. Би хүүгийн хувьд эцгийнхээ эмэгтэйрөө гар сарааж болохгүй штэ гэдгийг ч бодох юм одоо чадваргүй болцсон байна. 그럼 아버지와 함께 있던 그 여인을 자기가 얻는다는 것은 자기가 바로 아버지의 자리로 올라가겠다는 것이고요. Тэгээ тэр одоо өөрөөр хэлбэл эцгийнхээ эхнэрлүү те эхнэрийг санаархна гэдэг чинь өөрийгөө эцгийнхээ байр суурин дээр авчиж гэсэн. Буюу өөрийгөө Давид хааны байр суурийг ингээд авахыг оролцсон гэсэн. 그것은 솔로몬 위로 자기가 올라가겠다라는 것입니다.
Тэгээ нөгөө утгаар дахиад жоохон лавшруулаад харах юм бол Давидын байр суурьнд орчин гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэгэхээр Соломоны дээр байна гэсэн үг. Соломоны 솔로, дээр байр суурь руу очиж байгаа гэсэн үг. 그러니까 이 솔로몬이 이것을 분별하지 못하고 들어주게 되면 큰 불법한 일이 생기게 되는 것입니다. Тэгээ Соломон хэрвээ сэрэмжгүй байгаад тий за гэд юу ч бишэлэх байгуул үү тэгээд Адониагийн хэрэг хүслийг нь сонсож өгсөн бол яах вэ гэхээр тэр бүр ингээд одоо тий зөвхт байдал эмх цэгцэдэг зүйл нь алдагдах гэсэн. 아무리 그 튼튼하게 지은 큰 건물이 있다 할지라도 작은 이 균열, 작은 문제에 의해서 그 전체 안전이, 건물 안전이 흔들릴 수 있는 거예요. Өөрөөр хэлэх юм бол хэдүүлээ байшинтай зөвлөх юм бол хичнээн бат бөх баригдсан байшин байлаа ч гэсэндээ жижигхэн цав жижигхэн нүхнээс болоод тэр байшин нурахч боломжтой тийм байдалд орно гэсэн. 예수님께서 3년 동안 사역을 시작하시기 전에 시험 받으신 일이 있지 않습니까? Хэдүүлээ Иесусыг бас бодож үзэж болно. Эзэн 3 жилийн турш өөрийн ажлыг хийхээс өмнө яасан гэхээр цөл рүү явж соригддог байдаг тийм. 지금 시간이 좀 지나서 예수님 시험 받으신 일은 이따 쉬는 시간 마치고 하겠습니다. За хэдүүлээ эзэн Иесусийн талаарх тэр одоо сорилтын тэр агуулгыг амарч орж ирчээд болъё. 10분 쉬었다 하겠습니다. Амрах цаг болсон байгаа хэрлээ 10 минут амарч буцаад болжээ. 하나님 이 시간도 저희의 마음을 말씀에 기울이게 하여 주시옵소서. Эзэн минь таны үг рүү анхаарлыг минь та бүр хандуулж өгөөч. 맑고 뚜렷한 그런 생각과 정신을 주시옵시고 Эзэн минь таны үгний бүр дээр анхаарах сэтгэл зүй болон бодлого өгөөч. 확실한 깨달음을 얻게 하여 주시옵소서. Эзэн минь мөн тэгснээрээ тодорхой ойлгох тэр ойлголтыг суурхаж туслаач. 또 바쁜 일로 강의 듣지 못하는 분들도 하나님께서 은혜 베풀어 주시옵소서. Одоо завгүй байгаа таны хүмүүс таны үг сонсч чадахгүй байгаа тэр хүмүүстэй ч гэсэн та нэгүүлсэж өгөөч. 형편이 좋아져서 함께 이렇게 강의 듣는 환경을 허락하여 주시옵소서. Эзэн минь цаг үеийн тухайн хүн бүрийн асуудлууд нь шийдэгдэж хамтдаа амар тайван дотор таны үгийг ингээд суралцах боломжийг өгчөөч үгүйсэй. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 강의 안 듣는 분들을 위해서 기도한 이유는 이렇게 영상으로만 들으면 된다는 생각은 좀 올바른 생각은 아닙니다. Ер нь бол бид нэр одоо бас нэг талаар уян хатан байгаад байна шүү дээ. За хичээлийн яг энэ цаг дээр сонсоод амжихгүй бол дараа бичлэг үзчихье гэж бодоод байна тий. 현장 강의와 또 영상으로 듣는 건 분명히 차이는 있고요. Гэхдээ яг үүндээ болохоор яг хичээллэж байгаа цагт сонсох тэр үе сонсох одоо юу гэдэг уур амьсгал тий. Дараад нь нөхөж сонсох уур амьсгал хоёр шал өөр байдаг. 근데 중강의는 어차피 다 영상 아니냐 이렇게 생각할 수가 있겠는데요. Гэхдээ бид нэр хөш бодлоо гэтэл одоо ч гэсэн ингээ харахлаараа бид нэр ялгаа дэлгэцээр үзэж байгаа шүү гэж бодох гэдэг хүмүүс. 근데 같이 듣는 그 시간에 듣는 거하고 혼자 개별적으로 듣는 거하고는 그것이 차이가 있는 것입니다. Гэхдээ адилхан одоо дэлгэцээр хэлээ ингээ харж байгаа юм шиг боловч яг тухайн цаг үедээ хамт одоо оролцож хамт сонсох араас нь нөхөж ганцаараа сонсох хоёрын тэр дунд ялгаа байдаг. 같은 시간에 모두에게 주시는 은혜를 받는 그런 은혜가 있는 겁니다. Тэр биднэрт одоо яг тэгэхээр яг энэ цагт тухайн мөчөд өгөгдөж байгаа нэгүүлсэж тустай байгаа. 아까 예수님의 시험 받으신 일에 대해서 설명을 했는데요. 하다 말았는데요. За хэдүүлээ яа чи одоо нөгөө нэг үргэлжлүүлэлт хичээл рүү орж байгаа. Эзэн Есүс цөлд те соригдсон талаар үзэх гэж зогссон байгаа тийм. 사단이 한 3가지 가운데서 2가지는 뭔가 큰 일을 보이기를 원하는
그런 시험이지만 한 가지는 그런 게 아닌 거예요. За хэдүүлээ тэр одоо сатаны өгдөг гурван төрлийн сорилтын талаар дахиж бодож үзцгээе. Ингээ харахад тэр гурван сорилтын хоёр нь болохоор ямар нэг тийм агуу зүйлстэй нэг тийм жоохон одоо юу гэх вэ, арай жоохон том сорилтууд юм шиг байдаг ч гэсэндээ нэг нь болохоор айгүй тийм ингээ болоо юу ямар амарх юм бэ гэх хэмжээний тийм сорилт бас байдаг. Нэг нь 돌로 떡을 만들어 보라는 것은 예수님 입장에서는 정말 손을 움직이는 것만큼 그렇게 정말 쉬운 그런 일이죠. тэгээд тэр нь болохоор юу гэхээр чи энэ чулууг талхалгаж чадна штэ гэдэг ийм агуулга байдаг. Тэгээд шулууг заагаад талах болгоод одоо хургах нь эцэг Есүсийн хувьд бол зүгээр нэг алга эргүүлэх төдийд тий хийх хангалттай боломжтой ийм зүйл байсан. 그러니까 이 대수롭지 않은 일이니까 이거 내가 그냥 하면 된다. 배가 고프기도 하니까 그렇게 만들어 보자. 이렇게 넘어갈 수가 있는 일입니다. Тэгээд яг тухайд нөө үлсэж байгаа тий биеийн сулдсан байгаа ийм үед бол нэрээ бас болохгүй зүйл биш дээ гэж бодоод тийм үү тий шууд ингээ хуургаад эдсэн ч болох ийм одоо бодлыг өгөх ийм хэмжээний сорилт байгаа тэр. 그러나 예수님은 거기에 속아 넘어가지 않으셨어요. Гэхдээ эзэн Есүс тэрэнд ч гэсэндээ мэхлэгдээгүй. 확고한 기준이 한 가지 있었기 때문입니다. За тэгэхээр түүний одоо нэг одоо барьжсэн тий ганц ингээд нөгөө чухал зүйл байсан учраас 배고픈 이유로 성도를 위해 쓸 능력을 자기를 위해서 쓰면은 그것은 사단에게 진다라는 것을 예수님은 정확히 알고 계셨던 겁니다. Есүс юуг бодож барьжсэн гэхээр өөрөө өлсөж байгаа. Гэхдээ бусдыг одоо тэгрүүлэх гэж байгаа, бусдын төлөө ажиллах гэж байгаа тэр хүчээ өөрийнхөө гэрж өсөж ир гэсэн ганц шалтгаанаар хүчээ тийш нь зориулах нь одоо юу гэх юм те өөрөө нэг чухал үйлс зориулах гэжсэн хүч цаг хугацаа те зүйлсүүдээ өөрийнхөө би өсөж ир гэсэн ганц шалтгаанаар болоод зориулах нь одоо сорилтонд унах зүйл болно гэдгийг мэдчихсэн учраас Есүс тэрийг ингээд сэрэмжтэйгээр дийлсэн гэж. 예수님은 우리의 본이 되어 주셨다고 그렇게 말씀했지 않습니까? За тэгэнгүүт эзэн Есүсийг бидний юу гэвэл Есүс бол бидний одоо юу үлгэрлэл те гэж хэлдэг. 그럼 우리가 예수님의 그 능력을 우리가 따라서 할 수 있을까? 뭘 할 수 있을까요? Гэтэ тэгэх юм бол бид нар эзэн Есүсийг дагаад яг дуурайгаад хийх юм бол хийх ёстой гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл биднэрт ч гэсэн тэгвэл ялгаа авахгүй тийм одоо хүч байгаа гэсэн үг үү? 그것은 보이지 않는 하나님의 능력이 그 일을 하신 것이고요. Гэтэ биднэрт юу байгаа гэхээр харагдахгүй бурхны ингээ хүч бол байгаа. 보이는 예수님이 우리에게 보여주신 본은 단 한 가지입니다. Гэхдээ эзэн Есүс биднэрт ирээд үлгэрлэл үзүүлсэн яг харагдах бодитоор үзүүлсэн зүйлсүүд нь одоо яг нэг байдаг. 모든 일을 다만 아버지의 뜻대로. Тэр нь юу гэхээр юу ч хийсэн бурхны хүслийн дагуу хийнэ гэсэн ийм зүйлс. 아버지의 뜻이 아니면 어떤 것도 하지 않으신 것이 우리가 따라야 할 본인 겁니다. Тэгээ бурхны хүсэл биш бол юу ч хийхгүй байх. Энэ зүйлүүдийг бид нэр эзэн Есүс хараад түүнийг дуурайх ёстой. 그래서 아도니아가 별 크지 않은 일처럼 그렇게 생각되도록 일을 했지만 이것은 하나님의 뜻을 어그러뜨리는 굉장히 큰 일이었던 겁니다. За, Адониагийн хувьд болохоор зүгээр нэг юу ч хийш юм шиг те зүгээр нэг мохин штэ гэж бид нэр баг ярьдаг шиг те хүмүүс л тэгж ярина. Гэтэ яг тийм үйлдэл юм шиг боловч шиг айгүй хөнгөн юм шиг боловч шиг цаана нарах юм бол бурхны хүслийг бүрэн ингээд эсэргүүцсэн юм үйлдэлүүд явчихсан. 우리가 참고 표시 하나 더 해놓고 우리가 적을 게 있는데요. За эдлээ нэг тодорхойлох зэг тавьж та бичиж авах нэг хэсэг байгаа. 사람을 속이는 사단의 방법 또는 전략입니다. За тэр нь юу гэхээр
Үнийг мэхэлдэг сатааны арга бас тактик гэсэн юм хэсэг. 어, 자기를 믿게 하고 자기 말을 듣게 하는 그것이 사단의 방법인데요. За тэр нь юу гэхээр өөрт нь итгүүлээд өөрийнх нь үгийг сонсгуулах нь сатааны тактик баг. 여기 이제 이걸 첫 번째 자세하게 첫 번째를 먼저 적어 놓으시면 За нэгдүгээрт нь тэрийг тодорхойгоор хэлээ. Одоо дугаарлаад харъя гэвэл нэгдүгээрт нь юу байгаа гэхээр 첫 번째 속이는 전략은 그러니까 아도니아가 속인 것은 뱀이 하와를 속인 것과 같다고 지금 말하고 있는 겁니다. за эхнийх нь харах юм бол Адоныг одоо мэхлэхдээ Еваг мэхэлсэнтэй ижилхэн тактик хэрэгсэн. 그러니까 뱀이 그 하와를 속인 것과 그 일과 이렇게 대조를 해서 어떻게 일치되는지를 보겠습니다. За тэрийг хэдлээ хараа яг аль аль талаараа яг ижилхэн байсныг харъя. 첫 번째는 찾아온 목적을 속임. За нэгдүгээрх нь болохоор одоо түүнийг хайж ирсэн зорилгоо нуусан. 여기 아도니아가 자기는 화평한 목적으로 왔다라고 말을 했죠. За Адония хэрэг харах юм бол Адония амар тайван байдлаар түүн дээр одоо ирсэн гэсэн хэсэг гарч байгаа. Хин Батшеба дээр ирэхтэй. 그러나 이것은 결코 화평을 위한 목적이 아니었습니다. Гэтэ яг үнэндээ та амар тайван ирэх чинь амар тайван гэж хариулсан тийм. Гэтэл яг үнэндээ Адониагийн гол зорилго нь болохоор амар тайвныг эвдэх юм зорилго байсан. 뱀이 하와에게 찾아왔을 때도 좋은 목적으로 찾아온 게 아니죠. Тэ яг энэтэй ижилхнэр хэлээд зэрэгцүүлэх юм бол могой Еваг хайж ирэхдээ тэгсэндээ бас ингэ зорилго нуусан байсан. 그러나 그 한 말은 모든 나무를 하나님께서 먹지 말라고 하셨더냐 라는 말로 자기는 하와를 위해서 왔다라는 것을 이렇게 알리는 거죠. Тэгээ тэр ямар одоо нэг арга хэрэгэлсэн гэхээр эхлээд Евагийн төлөө юм шиг ярьсан гэсэн. Бурхан бүх модны жимснээс чамайг идгэж сэхэсэн үү гэд ингээд Ева санаа тавьж байгаа юм шиг ингээд ийм одоо арга хэрэгэлсэн. 사기꾼은 자기의 속마음을 속이고 접근해 오는 것처럼 사단도 사람을 통해 역사할 때 속 의도를 속이고 우리를 위하는 모습으로 다가옵니다. Одоо нөгөө нэг мэхлэгч нар те одоо залтай хүмүүс одоо залтай хүмүүс ч гэсэндээ бас тэгдэг. Өөрөө наана ихлээд худлаа одоо амар тайван юм шиг, аюулгүй юм шиг ийм дүр төрх эсэгдэг. Гэтэл цаагаараа яадаг вэ? Дотор боталтай явж ирдэг. 그리고 두 번째는 자기 생각을 마음에 넣어주려는 일을 이 두 번째는 자기 Хоёрдугаар 생각을 нь яадаг гэхээр өөрийнхөө бодлыг тухай хүний дотор одоо нэг багтаах хуйцаар ингээд нэг тактик ашигладаг. Өөрийнхөө бодлыг тухайн хүний сэтгэлд нь багтаах хуйц арга хэрэгэлдэг. 그건 15절에 있고요. За хэдүүлээ хаад 2-ын 15 дээр байж байгаа. 15절에 보면 당신도 아시는 바이지만 이라는 말을 한 것은 그것을 사실처럼 말을 하는 겁니다. За тэгэхээр 15 дээр юу гэж хэлэхээр одоо ийм байсныг таа ч гэсэн мэдж байгаа гэсэн ийм агуулга оруулж байна. Тэгэхээр таа ч гэсэн мэдж байгаа гэнгүүт гэдэг нь юу вэ? Нэрж тийм билүү гэсэн ийм бодол оруулах гэж байгаа гэсэн. 이 왕위는 내 것이었다라는 말은 자기의 생각이지 사실은 아니었던 거예요. Яг үнэндээ хаанчлал
одоо намайг болгохоор тий ард түмэн нүүр өчөөсөн гэж хэлж байгаа энэ агуулга нь болохоор юу лээ? Үнэн биш гэсэн уул нь бол. Гэхдээ Адоны болохоор үнэн байсан юм шиг ярьж. Тэгээ тэрийг таач мэдж байгаа гэснээр бүндэн эргэлзээд төрүүлж. 왕위는 하나님이 주시는 것이고 다윗이 임명해야 그것이 왕이지 하나님이 주시지 않는 왕위는 없는 거예요. Тэгээ хааны дээр одоо эрх мэдлийг яасан бэ? Бурхан өгөн, бурхнаар дамжуулаад, бурхан яг хэлээрээ өгөхдөө Давидаар дамжуулаад өгөх ийм зүйл байсан. Тэрээс биш өөрөө хүслээрээ авах зүйл биш байсан. 근데 남아있는 아들 가운데 내가 제일 형이니까, 내가 제일 위니까 내가 왕이지 않겠느냐. 이건 아도니아 자기의 생각이었던 거죠. Тэгэнгүүт ерөнхийдөө бол хаан хүүгүүд дотроос хамгийн том нь би байгаа чинь би л хаанчлалыг авна штэ гэсэн энэ бодол нь бол хаанаас юм уу бурхнаас ирсэн биш Адониагийн өөрийнх нь бодол байсан. 그런데 이런 생각을, 이런 말을 듣게 함으로써 자기 생각을 상대방에게 주입시키는 그런 일을 사단이 하는 겁니다. Гэхдээ сатан яг ингэж ажилдаг буюу тэг хүнд эргэлзээ төрүүлэнгээ өөрийнхөө бодлыг хүний дотор ингэ суулгах гэж оролддог. Нэрэж тийм билүү хүлэн зөвшөөрөх. 그럼 뱀은 하와에게 어떻게 했습니까? За тэгвэл яг энэтэй адилхан могоо Евад яг яаж тэрийг нөө өөрийнхөө бодлыг Евагийн сэтгэлд ингээд оруулах гэж хичээсэн бэлээ. 뭔가를 가르쳐주는 말을 했죠. Нэг тийм зааж байгаа юм шиг тэ туслах гэж зааж байгаа юм шиг ингэж хэлсэн байдаг. 하나님께서 이것을 먹지 말라고 하신 이유는 너희를 위한 것이 아니라 하나님 자기를 위한 것이다. 이렇게 그런 생각을 집어넣어 준 겁니다. Тэгээ юу гэсэн хэлэхээр бурхан та нарыг энэ модны жимснээс битгий идгэдэг нь чиний төлөө хийж байгаа юм биш ээ. Цад чи өөрийнхөө төлөө л хийсэн тэгж байгаа юм гэж ингэж хэлсэн тэ. Бурхан өөрийнхөө төлөө л тэгсэн гэж хэлж. 사단의 전략 세 번째는요. За тэгэнгүүт одоо хэдлээ нэг одоо сатаны арга барил дээр харж байна те. Тэрний 3 дугаарт нь яадаг гэхээр 아비상만 아내로 달라고 구함. за тэгэн 3 дугаарт нь яасан гэхээр зөвхөн тэрийг л надад өгч гэж хэлж зөвхөн Абишагийг л өгч гэсэн юм ярьсан. 이거는 16절부터 17절 상반절까지의 내용이고요. Ингээ харах юм бол 16 дугаар эшлэл болон 17-гийн эхний хэсэг дээр гарч байгаа. 내가 왕이 되어야 하는 사람이지만 왕이 못된 것을 가지고 내가 문제 삼지 않을 거니까 이 한 가지 이 부탁만 들어달라는 그런 말입니다. Энэ дээр харах юм бол 16 17-гийн эхний хэсгийг харах юм бол би бол хаан болох гэсэн. Гэхдээ хаан болоо. Гэхдээ би тэрэнд л юм санахгүй. Тэ? Харин би нэг ганц л юм гоё. Энийг л тасчурч гэж ингээ хэлж байгаа адилхан гэсэн. 그리고 그 이상은 이 한 가지 부탁한 거 이상, 그 이상의 다른 요구는 하지 않겠다라는 거죠. Ингээ өсвөлээ би өөр олон юм ярихгүй тий. Угаасаа нэгэнд одоо болцсон юм. Одоо гэхдээ надад харин энийг зөвшөөрөөч гэсэн нэг ийм хөнгөрүүлж ярьж байгаа гэсэн. 사단은 우리에게 한 가지의 일을 시켜가지고 하나님의 뜻을 하나님의 뜻을 어기고 의를 무너지게 만듭니다. Тэгээ сатан бас яг ингэдэг. Биднэрт ч одоо тий би ямар тийг ингэх гэж байгаа ш тийх гэж байгаа ш зөвхөн энийг л ингэсэн гэсэн ийм бодлыг аяг бүгд. Тэгээ тэрнээрээ нэг л зүйлийг ингээд буруу хэлж байгаа юм шиг боловч цаана нь бүхэл бүтэн стратеги явждаг. 모든 하나님의 말씀을 어기라고 말하지 않습니다. Тэ бид нар л андаа чи бурхны бүх зардлыг зөрч өдрийг хэлдэггүй. 말씀 가르침 잘 듣고 잘 실천하고 다 하라고 말을 해요. Эсвэргээр хэлэхээр TV чи энийг өгдөг бүгдийг унш сонс үгийнхээ дагаас үлдэх ёстой шүү дээ гэдэг хүртэл хэлдэг бидний талд юм шиг. 근데 사소한 거 한 가지 내가 어려움이 겪는 이 일에 대해서 이것만 내가 하지 말고 다른 건 잘 지켜, 다른 건 잘 행해 그렇게 말을 합니다. Тэгэнгүүтээ том зүйлсүүдийг бидний төлөө юм шиг хэлээд чи хийгээ чи ингэ чи гэсэн ч гэсэндээ. Гэтэ яг энэ зэрэг бол гайг байлгүй дээ гэж ингээд нэг хөнгөн зүйлүүдийг тий хөнгөн юм шиг ингэж харуулад нэг зүйлээс өчүүлэхийг хүсдэг. 근데 그 한 가지가 하나님과 우리와의 사이를 갈라놓는 단절시키는 일을 하는 겁니다.
Гэтэ яг үнэндээ энэ зэрэг бол гайгуулгүй дээ гэж байгаа тэр үйлдэлүүд маань бурхан ба бурхан бид хоёрын хоорондын харилцааг цав суулгадаг гэдэг бид нэр ингээд анзаарах хэрэгтэй. 남편이 아내에게, 아내가 남편에게 10가지를 잘해줬다 할지라도 그 10가지 이외에 10가지 가운데 9가지를 잘해줬다 할지라도 한 가지 원치 않는 일을 하면은 그 9가지가 의미가 있을까요? Бид нэр ингэдэг шүү дээ. Эхнэр нөхөр хоёрын хооронд те одоо магадгүй нөхөр нь эхнэртэй ч юм уу эхнэр нөхөртэй ч юм уу те 10 зүйл ингээд сайн хийж өгөхөөс 9-ийг нь сайн хийсэн. Тэгж жагаад нэгийг нь те одоо ингээд урам нь хугалсан гэж бодъё. Тэгэнгүүт яадаг вүлээ? Бид нэр урам өгсөн 9 зүйлийг бодохгүй урам хугалсан нэг зүйлийг хараад гомдлоод эхэлдэг те. Тэгээд ингээд цав сууж эхэлдэг. 우리는 하나님의 뜻이 아닌 것은 단 한 가지라도 그것을 행하면 안 되는 것입니다. Яг тэрэн шиг бид нар ч гэсэндээ эзний үгийг дуулууртаад байгаа эзний өмнө олон зүйл хийж явдаг ч гэсэндээ ганцхан энийг л гэдэг зүйлийг орхигдуулаад одоо тий зөрчөөд эхлэх нь тэр цав суудаг учраас тэгж болохгүй гэсэн. 사단도 그 하울을 속일 때 단 한 가지만 하게 했어요. Сатан бас Еваг мэхлэхдээ яасан бэлээ? Өөртөө ганцхан зүйлийг л одоо зөрчүүлсэн. 이 하나님 먹지 말라고 하신 이 과실, 이거 한 가지만 먹어라. 이거 하나만 하라라고 시킨 거죠. Тэгээ юу гэсэн бэлээ? Энэ живсэс ганцхан гэдэггүй ганцхан гэсэн юм хэлмээс. 지금 말씀하신 것 좀 이게 소리가 잘 안 들렸거든요. 다른 분도 그런지 한 번 더 말씀해 주셔야 될 것 같은데 제 것만 그런지 다 그래요. Юу яасан гэхээр ганцхан зүйлийг одоо хийлгүүлсэн. Тэр нь юу гэхээр чи энэ живсэс идэхгүй дөө яадгийг гэсэн ийм байдлаар ингээд хэлсэн гэсэн. Бүр 그러니까 хөнгөлтэй тий. 예, 잘하는 게 많다 할지라도 한두 가지 잘못된 것이 우리의 전체를 망치게 만듭니다. Тэгэхээр бид нар эндээс мэдэх зүйл нь сайн зүйлийг мянга том хийсэн байсан ч гэсэндээ нэг л зүйлийг одоо тий нэг хөнгөн зүйлийг одоо зүйл дээр сэрэмж алдахад миний хийсэн бүх зүйл нуран ундаг гэдгийг санах хэрэгтэй. 야고보서 2장 10절 누가 읽어 주십시오. 10절부터 Дахин нэг нь 2장 10절 11절 누가 읽어 주십시오. за ихэнх нэг нь Яаков номны 2 дугаар бүлгийн 10 11-ийг уншиж уу? Яаков номны 2 дугаар бүлгийн 10 11. Яков 2-ын 10-11. Тэ. За. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Яагаад гэвэл чи бүү завхаар гэж айлдсан бас тэр бас чи хүн бoo ал гэсэн юм. Хэрв чи завхаараагүй хэрнээ хүн албал хуулийг зөрчиж болно. 아멘. зөрчигч болно гэж нэмэн. 이 구절대로 이 내용대로 한 가지 잘못한 것이 10가지 100가지 잘한 것을 무효화한다라는 이 의미로 우리가 잊어버려서는 안 됩니다. Энэ дээр хэлсэнтэй хэдэн удаа 10ч бай 20ч бай хичнээн зүйлээ сайн хийжած ганц л зүйл дээр бүдчих юм бол би ялгаа авахгүй гэмтэн болно гэсэн тий өдөрч болно. 여기 네 번째 사단의 속이는 전략 네 번째입니다. Дараад нь тэгвэл одоо сатаны нөгөө хуурдаг арга гэсэн тийм ээ тэрийг хэлэлтэй хараад явж байгаа. За тэрний дөрөвдүгээрт нь ямар одоо аргыг сатан хэрэгэлдэг гэхлээр 당신이 모친이기 때문에 들어줄 것이라고 말함. за 11 дөрөвслэр та ээж нэмчин таныг сонсох хаа гэж хэлсэн. Бацибат. 이거는 17절 하반절 내용이고요. За энэ дээр болохоор 1-р Хаг номны 2-ын 17-гийн сүүлийн хэсэг байгаа. 당신이 어머니로서 솔로몬이 왕이 되는데 기여를 했지 않느냐 이제 그런 걸 말하는 것이고요. Өөрөөр хэлэх юм бол
та Соломон гэдэг хичнээн хаан боловч та одоо төрсэн ээж нэмж танаас сонсох баха. Та нэг хэлээд өчөөч гэд ингээл. 당신이 말한 것은 왕이 들어줄 것이다. 이렇게 말을 한 거죠. Аа тэг юусэн лээ. Тэ таныг сонсох баха гэдгсэн. Та ээж нэмчин. 이것은 솔로몬에게 가장 약한 부분, 솔로몬이 가장 의지하는 어머니를 이용해서 솔로몬을 넘어뜨리고자 했던 거죠. За энэ ямар утга вэ гэхээр Соломон хичнээн хаан боловч хүүгийн хувьд одоо тэг хамгийн одоо том зүйл нь хамгийн сул тал нь ээж штэ тийм биз. Тэгэнгүүт хүүгийн хувьд ээжээр нь одоо монголоор мундуудуулах гэдэг байгаа гэсэн үг тий. Ээжээр нь хэлүүлэх гэж байгаа. Тэгснээрээ Соломоныг зөвшөөрүүлэх гэж байгаа. Буюу унгаах гэж байгаа гэсэн. 또 이 일은 밧세바가 할 수 없는 일인데 밧세바가 할 수 있다라는 그런 믿음을 주어서 하게끔 만든 겁니다. За бас нөгөө талаар харах юм бол яг үнэндээ Батшеба энэ хийж чадах зүйл биш байхгүй. Гэхдээ Батшебаг хийж чадах зүйл биш байсан ч гэсэндээ та чаднаа гэж ингэ сумлж очив. Та очиод ингэ хэлчих юм бол болно гэдэг. 사단은 우리가 할 수 없는 일을 하게끔 만들고 될 수 없는 일을 된다고 속입니다. Сатан бас тэгдэг. Бидний хийж чадахгүй юмыг хийж чадах юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгээ яадаг гэхээр бас биднийг одоо яадаг гэхээр сул тал руу ингэ дайраад үйлдвэрлэх гэж хичээдэг. 그 되지 않은 헛된 신념을 넣어주는 거죠. Өөрөөр хэлэх юм бол болохгүй зүйлийг болох юм шиг бодуулж тэ чадахгүй зүйлийг чадах юм шиг бодуулдаг энэ сүнсний хувьд худлаа юм хөөрөгдүүлдэг. 아버지의 곁을 떠난 둘째 아들이 실패하고 돌아온 그 말씀이 있지 않습니까? 이 비유가. Нэгэнлээ нөгөө нэг алдагдсан хүүгийн үлгэрийн талаар мэдэн шүү дээ тийм ээ. Тэрэн дээр харах юм бол баг хүү church буцаад ирэхэд нь яадаг лээ. Хүү тэгээ бодол өгдөг тийм. 그런 실패할 일을 끝까지 하게끔 계속 마음에 자기 확신을 넣어주는 것이 사단이 하는 일입니다. Тэгээ тэрэнд юу гэхээр буцаад аавргаа очиход нь янз бүрийн бодлуудыг өгдөг. Хүлээж авахгүй болов яах бол их бол гэдэг янз бүрийн бодлыг өгдөг. Яг энэ шиг сатан бас хүний дотор янз бүрийн бодлуудыг өгдөг. 하와에게는 하나님이 될 수 있다라는 될 수 없는 일을 될 수 있다라고 말을 한 거죠. Тэгээ Евад яадаг вүлээ? Бурхан Ева угаасаа жимсэтлэгээ бурхан болохгүй шүү дээ. Гэтэл болох юм шиг юм мэдрэмж өгч Евад. Бурхантай адил болох мэдрэмж. 음식을 먹어서 하나님이 되는 일은 있지 않는 것인데 그걸 마치 그렇게 되는 일처럼 그렇게 말을 한 겁니다. Тэр одоо хоол идчихэд юм те юм хоол идчихэд бурхантай адил болтолно гэж байхгүй шүү дээ. Гэхдээ Евад нэрш болох юм шиг ийм бодлоо өгсөн. 밧세바가 하는 말을 솔로몬이 무시하지 않는다는 건 사실이죠. За гэхдээ яг үнэндээ бол Батшеба одоо ээж нь очиод хүүдэрийг хэлэх үед те хүү нүт ээжийнхээ үгийг сонсох нь бас уул нь боломжтой л байх л та. 그러나 아무리 어머니라도 모든 말을 다 들어줄 수는 있겠습니까? Гэхдээ хичнээн ээж боловч тэр ч бас нэг зааг байж тийм болохгүй зааг тий байгаа. 하나님의 뜻이 아니거나 국가를 위한 일이 아니라면 아무리 어머니의 말이라도 들어줄 수가 없겠죠. Тэгээ бид харах юм бол хичнээн бурхны хүсэл байсан одоо тийм хичнээн ээжийн үг байсан ч гэсэндээ ээж намайг ахтарлаа гэсэн ч гэсэндээ бурхны хүсэл биш байх юм бол тэр одоо ээж үг байсан гэхлээр ээж байсан ч гэсэндээ сонсох боломжгүй шүү дээ тийм. 아무리 가까운 사람의 말이라도 우리는 하나님의 뜻을 먼저 살펴보고 뜻이 아닌 것은 단호히 거절해야 됩니다. Тэгэхээр бидний ясалэр бид нэр бурхны хичнээн нарад ашигтай тэ эсвэл миний сонсохоос одоо сонсох ёстой хүн байлаа гэлээч гэсэндээ бурхны хүслийн дагуух биш бол бид нар яах вэ? Татгалздаг байх хэрэгтэй. 예수님께서 예수님의 모친 마리아에게 여자여 나와 무슨 상관이 있나이까라는 말을 여러 번 말씀하셨습니다.
Тэгээ эзэн Есүс бас тэгжсэн тийм Мария буюу өөрийнхөө ээжтэй хандаад ээж нь миний хүү ийм биш үү, тийм биш үү гэх ингээ хэлэх үед нь эмэгтэй энэ танд ямар хамаа байна гэдэг ингээ шууд амын одоо юу тийм үгийг зогсоож ирсэн үед бас байгаа. 그것은 마리아가 예수님을 이렇게 낳고 기른 어머니이긴 하지만 예수님의 그 하시는 일에 대해서는 그 어머니가 관여할 수 없다라는 것을 알리시는 거죠. Энэ юу гэсэн утгатай лээ? Хичнээн Мари бол Иесусийн ээж мөн боловч тий түүнд бас одоо болох зүйл байна, болохгүй зүйл байна. Иесусийн хийж байгаа үйлсэд тий одоо тий тохирохыг л хийх ёстой гэсэн одоо ийм юу тий мессежүүд өгч ирсэн байна. 부모의 모든 말에 순종해야 되겠지만 그것은 하나님의 뜻 안에서 되어지는 일이고 하나님의 뜻이 모든 뜻 위에 가장 위에 있는 것입니다. Тэгээ мэдээч хэрэг бид нарыг эцэг эхийгээ хүндлэх, эцэг эхийнхээ үгийг дуулууртаа дагах тэг ёстой байгаа. А гэхдээ бид нар тэглээгээд бүх зүйл дээр дуулууртаа дагаад байх биш. Эцэг эхийн дээр эзэн бурхан байгаа гэдгийг санах хэрэгтэй. Буюу эцэг эхийн хүсэл чухал ч гэсэндээ эзэн бурханы одоо тэр үгийг гэхдээ бид нар төсөж болохгүй. 이 사단의 속이는 방법 네 가지를 잘 정리해 놓으시면 우리가 사단이 내게 접근하는 것을 발견할 수 있습니다. Бид нар энэ дөрвөн зүйлийг тий өөрөөр хэлбэл сатан одоо намайг унахын тулд над руу ингээ ойртдог тий намайг бэлхэх гэж оролддог энэ дөрвөн аргачлалыг нь хэдүүлээ ингээ санаад авчих юм бол ойлгоод маш сайн ингээ хүлээгээд авчих юм бол дараад нь хэн нэгэн хүнээр дамжуулаад сатан над дээр ирэхэд хэдүүлээ яах вэ? Тэрийг бас ялгаж салгаж чадах тий ийм сэрэмжтэй хэрсэн ухаантай байх боломжтой. 그러면은 아도니아를 통해서 사단이 얻고자 했던 것이 무엇일까요? За тэгвэл Адониагаар дамжуулаад хэдүүлээ бодъё. Нэг талаар Адони чинь сатанд ингээд одоо сатанд өргөсүүлээд яваад байна шүү дээ. За тэгвэл Адониагаар дамжуулаад сатаны хийх гэсэн зүйл нь юу байсан юм бэ? 사단이 얻으려고 했던 것 또 기록하실 건데요. За одоо хэдүүлээ тэгвэл тэрийг хэдүүлээ бичиж авах гэж байна. Адониагаар дамжуулаад хийх гэсэн зүйл нь юу? 첫 번째는 첫 번째 솔로몬과 그의 모친을 이간시키려고 했던 것. 이간시켰다는 것은 이렇게 사이가 멀어지게 만드는. 네. За нэгдүгээрт нь болохоор Соломон болон түүний ээж хоёрын хооронд харилцааны цав үүсгэх гэсэн. 이거는 마치 하나님과 인간 사이를 이렇게 벌어지게 만든 그런 사단이 한 일의 결과가 그것이었던 겁니다. За энэ харах юм бол нөгөө талаараа харах юм бол гэж хэлэхээр бурхан болон хүн төрлөختний хоорондох тэр харилцаанд ч гэсэн цав үүсгэх энэ оролдлого явж байгаа гэсэн нөгөө талаараа. 그래서 솔로몬이 그 말을 따르지 않는다 할지라도 어머니와 아들과의 관계는 벌어지게 되는 겁니다. Гэхдээ ийм тэр утгаараа Батшеба Соломон дээр очиод хэлэх үед Соломон үгийг сонсохгүй байсан ч гэсэндээ ээж хүү хоёрын хоорондын харилцаанд нь ийм эвгүй байдал үүсгэж. 또 두 번째는요. За хоёрдугаарт нь юу гэхээр 아도니아 때문에 그의 사람들이 다 해를 받게 만들려는 것이었습니다. хоёрдугаарт нь хэлэхээр Адониагаас болоод тэр түүний одоо хүмүүст хохирол учруулах гэсэн баг. Хохирол учруулах гэсэн. 아담과 하와의 범죄는 그 둘만의 문제가 아니었던 겁니다. За тэгэхээр тэр харах юм бол яадаг гэхээр Адам болон тэр нэг тэг Явагийн хооронд ч гэсэндээ ярих юм бол зөвхөн тэр хоёрын асуудал ерөөс биш байсан тэ тухайн үед. 그들을 통해 태어난 모든 그 대부분의 많은 후손들이 다 피해를 입은 것이죠. За тэрэн дээр яасан гэхээр тэрэн дээр одоо Адам болон Евагаар дамжуулаад
тэр хоёрын асуудал биш. Тэр яасан блэ? Бүх хүндэстнүүдийн хүн төрлөختөнд орж ирсэн асуудал болсон тий. 하나님은 그 사단은 한 사람을 통해서 많은 사람에게 피해를 얻게 하는 것이 사단이 노리는 것입니다. Тэгэхээр нэг хүнээр дамжуулаад тэр нэг хүнийг олзолж аваад тэр хүнээр дамжуулаад бусад бүх хүмүүст хохирлог өгөхийг хүсдэг сатаны одоо хүсэл баг. 그 가정에서 한 사람의 심령을 망가뜨려 가지고 모든 가족을 고통받게 하고 다 타락하게 만드는 것이 사단이 일하는 목적입니다. Тэгэхээр яаж вэ гэхээр тэрэн дээр нэг хүнээр дамжуулаад те бүх гэр бүлийг ингээ хохирол учруулах гэж байгаа. Тэ одоо яг нэг хүнээр дамжуулаад хүн болгонд хохирол эргэн тойрны хүмүүс хохирол учруулах хүсэж байгаа нь юу байгаа гэсэн үг. Сатаны одоо хүсэл байгаа гэсэн үг. 근데 하나님은 이 두 가지 일과 반대 일을 하십니다. Тэгэхээр тийм учраас бид нэр яах ёстой сатана энэ хоёр одоо зорилгыг бид нэр үргэлж ингээд санаж эсэргүүцэх ёстой. 하나님은 사이를 벌려놓는 일이 아니라 화목시키고 화합시키는 일을 하시는 거예요. 주소의 목사님 다시 한번 보내주시겠어요? 예, 하나님은 관계를 끊어지게 만드는 일이 아니라 하나가 되게 만들고 또 화목되게 서로 회복되고 좋아지게 만드는 일을 하시는 겁니다. Бидний бурхан эсрэгээр яадаг гэхээр тий хуваах биш нэгтгэхийг бас тий түүэх биш харин хооронд нь эвтэй байх хэрэгтэй. 독생자를 이 땅에 보내서 희생시키심으로 하나님과 우리의 사이를 화목하게 한 일을 하셨죠. Тэгэхээр бид нэрийг яасан бэлээ бүх ингээд дэлхий одоо шуугантай үүмэнтэй ийм болцсон ийм дэлхийг бурхан амар тайван болгохын тулд өөрийнхөө хүүг хүртэл илгээсэн. Эвлэрүүлэхийн тулд бурхан илгээх гэж. 그리고 또 사람과 사람과의 관계를 화목하게 하는 직분을 사명을 우리에게 주신 겁니다. Тэгээ дараа нь яагаад хүн хоорондын харилцаан дээр гэсэндээ эв нэгдлийг тогтоохын тулд яадаг вэ? Биднэрт бурхан үгээ ингээ өгдөг. 또 사단은 한 사람을 통해서 많은 사람에게 피해를 끼치는 일을 한다고 그랬죠. Яагаад бас яадаг сатааны хувьд болохоор чинь нэг хүнээр дамжуулаад нэг хүнийг одоо олзолснороо нөгөө хүмүүсүүдийг одоо сүрүүлэх гэдэг тий хооронд нь хагаралтуулах гэдэг ийм ажил хийдэг бол 그러나 하나님은 한 사람을 선택해서 그 사람에게 은혜 주심으로 많은 사람을 살리는 일을 하시는 거예요. харин бурхан нэг хүнийг сонгоод тэр хүнээр дамжуулаад олон хүмүүсийг авах ажлыг хийх гэдэг гэсэн үг. 바울이 내가 예수 믿으면 너만 아니고 너와 내 집이 구원을 받으리라 그렇게 말씀한 내용이 있습니다. 바울이요? 네, 바울이 그 사도행전에 전도할 때 그 고린도 이제 아가야 지방에 전도할 때 너와 내 집이 구원을 받으리라 그렇게 말씀을 했죠. 빌립보에서 전도할 때요. 예. Тэгээ Паул бас тэрийг хэлсэн байдаг те чи Есүсийг хүлээж авах юм бол чи болон гэр бүл чинь аврагдана гэж хэлсэн байдаг те. 그와 같이 하나님은 한 사람을 통해서 많은 사람을 복받게 만드는 사람을 복의 근원으로 만드는 일을 하시는 겁니다. Тэгэнгүүт харин яадаг гэхээр муу нэгэн болохоор нэг хүнээр дамжуулаад бүгдийг тарах гэдэг. 그래서 사단이 하는 일들은 겉으로 볼 땐 우리를 위하는 일처럼 보이지만 얼마나 무서운 흉계가 얼마나 무서운 계략이 숨어 있는지는 우리가 모르는데 그걸 우리가 볼 줄 알아야 합니다. За тэгэхээр хэдүүлээ яах ёстой гэхээр бид нарыг харахад нэг за энд гайгүй л үү дээ гэсэн ийм агуулга юм шиг болов хөнгөн юм шиг боловч түүний цаана ямар гүн утгатай ямар өргөн төлөвлөгөө явдаг вэ гэдэг дээр бид нэр ингээ үргэлж одоо бодох хэрэгтэй. 아도니아가 한 일을 통해서 사단이 일하는 의도와 사단이
얻고자 하는 그 목적을 우리가 이해하셔야만 되는 것입니다. Мгм. Тэгэхээр яадаг гэхээр бид нэр зөвхөн өнгөц харагдаж байгаа зүйлсүүдээр ингээд нөгөө хууртагдаж болохгүй гэсэн. 어, 다섯 번째 제목이요. За 5-ыг харъя. 다섯 번째 제목, 밧세바가 아도니아의 요청을 들음. За тэгэнгүүт 5 дахь сэдвүүдээр юу гэхээр Батшеба Адониагийн хүсэлтийг сонссон гэж байна. 18절 한 절인데요. Мгм. За 18 дугаар ишлэл байгаа. 18절 한 절만 읽어주십시오. За 18 дугаар ишлэг уншъя. За 18 дугаар ишлэл. Мгм. Батшебач за тэгээ би чиний төлөө өөрөө хаантай ярилцъя гэвэ. 아멘. Амен. 예, 지금 이 구절은 밧세바가 아도니아에게 속아 넘어갔다라는 것을 알 수 있습니다. За энэ дээр харах юм бол энэ дээр Батшеба Адониад мэхлэгдсэн байна гэдгийг харж болохоор юм тий. 지금 밧세바가 한 말이 좋다라고 말하지 않았습니까? Наалэр Батшеба юу гэсэн блэ? За болж гин гэсэн тий. 이 좋다라는 것은 하나님 보시기에 좋은 것이고요. Мгм. 사람들, За 예, мгм. 다시 말하겠습니다. 말씀하세요. 이 말은 하나님 보시기에 좋은 일이고 사람이 느끼기에 좋은 일을 얻게 한다는 그런 의미가 있는 거예요. Тэгэхээр одоо энэ дээр харах юм бол за болж гин гэдэг үг болохоор чинь яа чинь гэхээр за тгий гэдэг хэлбэр болохоор чинь Бурхныг харахад зөв зүйл болон хүний нүдээр харахад зөв зүйл гэж бас тусдаа байгааг харж болно гэсэн. 근데 우리가 뒤에 이어지는 구조를 보면 좋은 일이 한 가지라도 있습니까? Нэг тусдаг. Гэтэл үүнээс хойш харах юм бол яа чинь гэхээр түүнээс дараагийн агуулгуудыг харах юм бол яг тэр үнээр болсон агуулга мөн үү гэдгийг л бас ажиглаж болно. 아도니아의 행동 때문에 여러 가지 일이 발생을 하는데 그중에 한 가지도 좋은 일이 있지 않은 거예요. Гэтэл яг одоо харах юм бол түүнээс хойш харах юм бол Адониагийн хийсэн зөвлөлүүдийг Адониагаас ингээ эсгэдсэн түүнээс сэцэн энэ агуулгуудыг харах юм бол сайн зүйл нэг ч биш байгааг харж болно гэсэн. 우리가 구절 읽기 전에 좀 미리 생각을 해보면은요. Мэдлээ дараагийн одоо Библийн ишлэлүүдийг уншихаас өмнө жоохон бодож үзье гэвэл 솔로몬 왕은 굉장히 그 분한 마음과 이 안 좋은 마음이 들었습니다. Соломоны хувьд ээжийнх нь болохоор болж байна гэж хүлээж авсан ч гэсэндээ хүү буюу Соломоны хувьд болохоор маш тийм уурсаж хүлээж авсан. 그걸 보면서 어머니 밧세바의 마음도 부끄러움을 겪는 그런 안 좋은 일을 겪은 거죠. Тэгснээр яг тэр хүү дээр очиод хэлсэн чинь хүү нь уурлах үед ээж нь буюу Батшеба яасан бэлээ маш тийм санаа зовсон тэгэд эмээсэн ичсэн ийм сэтгэл зүйтэй болсон баг. 아도니아 본인은 결국은 죽음을 피할 수 없게 됐습니다. Тэгээ дараад нь бас яасан бэлээ Адониа өөрөө ч гэсэндээ амиа алдсан шүү дээ тий. 그리고 그리고 아도니아를 따랐던 사람들은 죽거나 쫓겨나거나 이런 안 좋은 일을 겪었습니다. Тэгээ Адониагийн бас дагж исэн түүний талд орж исэн хүмүүс яасан бэ? Зүгтаасан, тэгээ цааслуулсан. Тэгээ болсон юм нэг ч байхгүй. Бүгд дандаа ингээд сүрэл рүү чиглэсэн. 하나도 좋은 일이 없는 이 일을 좋다라고 말한 것은 철저하게 이 밧세바가 속은 거죠. Тэр үр дүн нь тийм байсан. Гэхдээ Батшеба болохоор тэрийг ерөөсө төсөөлөчгүй, бодоочгүй зүгээр л за тэгээ болж гинэ л гэж хүлээж авчих. 그리고 아도니아에게 정욕을 충족시키는 일을 위해서 종처럼 움직이고 쓰임 받은 거죠. За тэгэнгუутаа тэр яасан бэ? Адониагийн одоо нэг бэлтэлтэнд нь ороод ингээд яг текстийн дагуу хийх гээд явж байгаа тийм өөрөг. 나라를 다 망치는 일을 왕의 어머니로서 이렇게 하려고 했던 겁니다. Тэгээ тэр
Тэгэхээр Адониагийн мэхлэлтэнд ороод л одоо яг ингээ удирдагдаад явж байгаа. Гэтэл тэр ээж нь хүүргөө явж явах тэр хоорондоо за би улсаа бүхөх гээд явчихна гэж бодоагүй. 그러면 사람이 하면 안 되는 일을 하는 이유가 무엇일까요? Тэгэхээр бид нэр эндээс харах юм бол хүн юу гэж болохгүй юм. Хүний хийж болохгүй зүйлсүүд юу байгаа вэ? 여러분이 대답해 보시면은요. Та ингээ бодож үзэх юм бол одоо хариулж үзвэл хүн хийж болохгүй зүйл юу байж болох вэ? Та бас хариулж өгөөрэй. Сэнэтэн гот. 예, 간단히 말을 하면은요. 갑자기 За. 말해 보세요. 저기 누구 말하려고 한 거 아닌가? 예, 제가 말하겠습니다. 예. За тэгвэл за би хэлж өгье. Ер нь бол хэдлэн маш хөнгөнөөр бодох юм бол 간단히 말을 하면 속은 것입니다. хөнгөнөөр бодоход бид нар мэхлэгдэж болохгүй. 사단에게 속으면 하면 안 되는 일을 하면 안 되는 말을 하게 되는 겁니다. Яагаад тэгэхээр хүн одоо сатаанд мэхлэгдээд ирэхлээр хэлэх ёсгүй үгийг хэлдэг, хийх ёсгүй үйлдэлийг хийдэг. 하나님의 편에 서지 않고 대적의 편에 서서 하나님을 대항하는 일을 하게 됩니다. Тэгээд бүр нэг мэдсэн чинь бурхныхаа талд биш, дайсны талд орсон тулдаа явж идэг. Дайсны тал болсон, сатаны тал болоод тулдаад явж идэг. 사단이 집어넣어주는 생각을 받아들이면 속아 넘어가게 됩니다. Хүн сатаны ингээд миний дотор өгж байгаа тэр бодлоодыг амархан хөнгөнөр хүлээгээд авчих юм бол дорхноо мэхлэгдээд эхэлдэг. 베드로도 사단이 집어넣어준 생각을 가지고 말을 하니까 예수께서 너는 사단아 내 뒤로 물러가라 그렇게 말씀하셨죠. Тэгээ Петр Есүс шав Петр ч гэсэндээ сатаны өгсөн тэр сэтгэл бодлыг дотроо одоо хүлээгээд авцсан байсан учраас тэ эзэн та ингээ хэрэг байна уу гэж ингэж хэлдэг. Гэтэл Есүс юу гэвэл миний араас зайл сатанаа гэдэг ингээ шууд хөөдөг. 또 가룟 유다 같은 경우는 사단이 집어넣어준 생각대로 움직였더니 예수님을 팔아먹은 배신자가 됐죠. Искариотын Юдас ч гэсэндээ тэ сатаны өгсөн тэр бодлыг дотроо авсан учраас өөрөө ч мэдэхгүй тэр мөнгөний төлөө эзнээ ингээ барьж өгөхдөө тулцсан явчихсан. 솔로몬은 속죄 안 하는데요. Гэхдээ Соломоны хувьд яасан юм бэ? Тэр одоо мэхлэгдээгүй. 예수님은 속죄 않으셨는데요. Бас эзэн Есүс бас мэхлэгдээгүй. 속죄하는 방법이 무엇일까요? Тэгвэл мэхлэгдэхгүй арга нь юу юм бэл? 그거 누가 말씀해 보시겠습니까? Нэгэн та нар дундаас хариулж өгөх хүн байна уу? 시간이 없어서 그냥 빨리 제가 말하겠습니다. Тэгвэл одоо цаг хугацаа бага юм чи би шууд хэлчихье. 견고함, 하나님의 말씀에 견고히 서 있는 것입니다. Эзэн Бурхны үгэн дээр бат зогсох. 하나님의 말씀을 굳게 붙잡고 있는 것입니다. Бурхны үгнээс тууштай зуурах. 그러면 아무리 속이고 아무리 속아 넘어가게끔 그렇게 일을 해도 우리가 속지 않게 됩니다. Тэгэх юм бол бид нар яг л хичнээн одоо тэр тэгэх юм бол бид нар хичнээн одоо мэхлэгдэх хэмжээний тийм байдалд орсон ч гэсэндээ мэхлэгдэхгүй байж чадна. 또 한 가지 하나님의 뜻대로 행하고자 우리가 항상 굳게 결심하는 것입니다. Бас бид нар эзэн Бурхны яг хүслийн дагуу үйлдэх үед яадаг гэхээр бат зоригтойгоор гээд зогсч чаддаг. 그럼 하나님께서 필요할 때 우리에게 분별력을 주셔가지고 악의 의도를 분별하게 하십니다. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр эзэн бурхантай хамт байж ялган салгахын чадварыг авдаг. Тэгснээр бид нар ялган салгах чадварыг авсан тохиолдолд тэг хэн юу вэ? Хэнийг хинбэ гэдгээс ялгах чадна. 그래서 말씀을 굳게 붙잡고 언제나 하나님의 뜻대로 행하고자 하는 것이 하나님의 통치를 받는 자에게 필요한 마음의 자세입니다. Тэгэхээр бид нар харах юм бол тэ үгэн дээр бат цогсоод эзний үгнээс дуулууртай зуурж байгаа нь эзний өмнө одоо тэ тогтож байгаа хэлбэр. 여기까지 하겠습니다, 오늘. Яг л өнөөдөр энэ үргээд дуусгая.
그리고 안 계신 분도 계시는데 아까 광고를 제가 못 했는데요. 네. 오는 금요일 날 제가 보충 강의 으흠. 지난주에 못한 그 강의 못한 걸 오는 금요일 날 보충 강의 하기로 약속돼 있으니까 금요일 네. 오후에 그렇게 잘 기억하시고 참여하시기 바랍니다. 네. 출석하시기 바랍니다. 예. За тэгээ өнгөрсөн 7 хоногт нэг хин и пастор хичээл аргагүй тэгээд энэ хичээлээ энэ 5 дахь өдөр өдөөс хойш нөхөх юм биш манайха. Тэгэхээр энэ 5 기도하고, дахь өдөр өдөөс хичээл байгаа гэсэн үг шүү. 기도하고 마치겠습니다. Надад хамтаа залбираа дуусгая. 저희를 언제나 선한 길로 인도하시는 우리 아버지 하나님 감사합니다. Биднийг үргэлж зөвийн замаар удирддаг эзэн бурхан минь танд талархал өргөе. 주신 말씀 굳게 붙잡고 뜻대로 행하면 결코 사단에게 피해를 입지 않을 것을 믿습니다. Эзэн минь танаас өгөгдсөн үгнээс дуулууртай зуурснараа бид нэр сатаны өрхөнд орохгүй байх боломжтойг сурлаа. 언제나 하나님의 통치를 받는 자리에 있게 하여 주시고 Эзэн минь биднийг үргэлж таны удирдлагад байдаг хүмүүс байлгаж өгөөч. 저희가 복을 받고 많은 사람에게 복을 나눠주는 그 복의 근원의 위치에 항상 있게 하여 주시옵소서. Эзэн минь бид үргэлж танаас ёроолыг бүртэж бас тэр ёроолыг бусдад дамжуулдаг ёроолын дээр сууг байхад туслаач эзэн. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 아멘. баярлалаа. 바이슬라. Баярлалаа. 수고 많으셨습니다. 네, 수고하셨습니다, 목사님. 금요일 날 뵙겠습니다. 5 өдөр уулзцаая гинэ. 바리스 때. За, баяртай.